Сайн байцгаана уу? Идэгмээргүй гихтээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Амьдрал идэгмээргүй асуултууд өчнөө байгаа. Харин тэр болгон идэхэд хэр хэцүү эсвэл хэр амархан бэ гэдгээс үл шалтгаалаад энэ нь үнэн үү үгүй юу гэдг нь бидний асуух ёстой асуулт байх ёстой. Тэгэхээр идэгмээргүй подкастаараа бид нар идэхэд хэцүү асуултуудыг зочноос асууж ханин зочин маань энэ нь үнэн үү гэдэгт хариулдаг байгаа. Өнөөдөр бидний нэгэн идэгмээргүй асуулт бол Христ итгэл одоогийн орчин үеийн нийгэмд байгаад ийн гэдг нь жоох итгэмээргүй маа. Аль хэдийн хоцрогдсон биш үү гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ асуултанд хариулахаар Үр Дэнгийн Христийн чуулганы пастор Түүх Юханы докторант ноён Түмбаяр хүрэлцээрсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За шамж гисэн. Бас сонсогч. Бүх сонсогчдоо энэ өдрийн ямар гэлтгийа. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. За. Тэгэхээр бидний ярилцах сэдэв бол Христ итгэл аль хэдийн хоцрогдсон юм шүү гэсэн сэдэв байгаа. Тэгээ нийгмийн талаар бодоод үзье л да. Нийгэм бол өнөөдрийн нийгмийг бид нар үнэлэхдээ за зөвхөн технологийн нээлт гэхээс илүүтэй хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлтийн талаар ярьж болно. За нийгэм бол завгүй нийгэм байна. За нийгэм бол дээрэс нь өрсөлдөөнтэй нийгэм байна. За нийгэм бол хүний эрхийг хүндэтгэж гин гэж ярьж гин. За өнөөгийн нийгэм бас мэдээллийн бөмбөгдөлтөд өртөж гин гэж бас дүгнж болохоор байна. За дээрэс нь нийгэм бол материаллык нийгэм. Одоо хүмүүс бол жоохон тийм юм хураах хэрэгтэй байна те эсвэл мөнгөтэй байх хэрэгтэй байна гих мэдчлэн. За бас энэ нийгэм бол юм амьд харилцаа, хомсголлоо гих мэтчлэн ярьж байна. За тэгээ бодоод үзэхэд яг энэ бүхэн дунд Христ итгэл одоо арай хоцрогдсон биш үү гэсэн нэг тийм асуулт байна. Тэгэхээр та энэ дээр яг ихний хэлж нийтлэг юу гэж хариулах вэ? Христ итгэл ер нь энэ нийгмийн энэ бүхэн дундаас хоцрогдоод байгаа юм шүү. За бүх цаг үе үргэлж юм байсан. Үргэлж байсан гэж байна. Яг би юу хэлэх гээд байна гэхээр бүх цаг үед амьдрал түүхийн ямар нэгэн нухчаанд ийм одоо дөргөө болж исэн. Түүхийн бүх үед 13 14 зуун монголчууд дэлхийд дөргөөж исэн. Тэр үеийн хүмүүс бас тэгж бодох байсан баг. Ийм одоо дөргөөнтэй өөрчлөлттэй цаг үе. Жинхэнэ дайны цаг үед мөн тийм цаг үе тийм ээ. Одоо 20 дугаар зуун өнгөрсөн зуун гэхэл бас маш олон измүүд гарч ирсэн тийм ээ. Дэлхий хоёр хуваагдсан, хүйтэн дайны цаг үе байсан. Тухайн үед амьдарч байсан залуу хүмүүс ч гэсэн яг л их бужигнаатай маш их өрсөлдөөндөө маш их одоо тийм ээ завгүй нийгэм шиг санагдаж байсан. Одоо бол яг мэдээлэл илүү глобалчлагдсан. Мэдээлэл одоо хүлээж авах одоо хүртэх сугмал олон болчиход байна. Сонголттой болчиход байгаа болохоос биш мэдээлэл байсаар л ирсэн. Түүнийг олж авах тийм мэдэх мэдээллийн суугууд маань их болчлаа. Гар утаснаас өсвөлээд тийм ээ технологийн дэвшил. Тэрнээс биш бол бүх цаг үед ийм л байсан бүх түүхийн би өөрөө бас түүх суралцж идсэн сүгийн багшийн хувьд бол хэлнэ бүх түүхэн цагт ийм л байсан. Тэгэхээр бол яг хаа бид нар илүү мэдрэг хүлээж авч яж магадгүй. Яг хаа тэгээд яг аль ч үед ахмад хүмүүс илүү тэр өөрчлөгдөж байгаа нийгэмд дасан зохицох нь жоохон удаан байдаг учраас тэр хүмүүстэй харьцуулахаар бид нар өөрсдөө тийм ээ маш одоо хурдтай хөгжиж जैन дээшилж जैन гэж ойлгодог баг. Ялгаахгүй одоогийн энэ залуучууд дахиад 20 30 жилийн дараа насны ирэмбэр хөгшин тэр үед бүр горд юм шиг бүрл тийм яаруу сандруу тийм нэг юм шиг санагдана. Тэгээ тэр үеийн залуучууд за өнөөдрийн нийгэм бол өстой жинхэнэ нийгэм аав ээж үед бол 50 байжээ. Яг л тэгнэ те. Бүх үед тийм байж ирсэн. Тэгэхээр бол нэгдүгээрт бид нар цаг үе үргэлж ийм байсан. Үргэлж оволцож ирсэн гэдэг ойлгох хэрэгтэй. Яг энэ үед бол илүү хурдан мэдрэгдээд байна. Бид нар маш их мэдээллийг авах олон согтой болчиход байна. Тэрнээс биш одоо социализмын үед бол бид нар яг нэг намын дарангуулын дор тийм ээ шүүлттэй мэдээллийг авч ирсэн. Тэр юм задарсан гэдэг одоо хэмжээ хязгааргүй тийм ээ хүсснээр авах боломжтой болсон учраас бидэрт илүү тэгж мэдрэгдээд байгаа. Тэгээ мэдээж технологийн дэвшил одоо ороод ирсэн учраас тэгээ сошиал нийгэм гэл одоо бид нэ тийм ээ илүү өргөн дэлгэр харилцаж байгаа учраас бидэнд ингэ санагдаад байгаа. Тэрнээс биш цаг хугацаа явдгаар явж байгаа хүмүүс өөрчлөгдөөгүй хэвээрээ л байгаа. Тэгвэл тэгэхээр Христ итгэл 2000 жилийн өмнө энэ 20 зууныг тийм ээ туулж штэ. Тэрний ч өмнө ярьж болно бид нар. Тэгэхээр энэ их донслохыг үргэлж туулж ирсэн. Тэгэхээр түүхийн альч цаг үед хоцрогдоогүй гэсэн. Хоцрогдоогүй л гэж хэлнэ. Энэ хоцрогдохгүй л дээ. Бас хоцрогдох. Ягаад гэвэл зарим зүйл он жилийн эрт удаан байх тусмаа оршин тогтнож идэг. Ялангуяа Христ итгэлийн гол одоо тулгуур он санаа бол
4000 жилийн өмнө 2000 жилийн өмнө ямар байсан одоо яг тэр өөрчлөгдөх шаардлагагүй юмуд байгаа. Тэ. Бас өөрчлөгдөх ёстой зүйлээч байгаа. Гэхдээ яг Христ итгэлийн тухай, яг он сургаалын тухайд бол ямар ч цаг үеэс үйл шалтгаалan өөрчлөгдөхгүй. Жишээлбэл бид нар одоо энэ 7 хоногт нөгөө амилсан баяр болж байгаа тийм ээ. Одоо 4 сарын 20-нд амилсан баяр болнод ирэх удахгүй тийм ээ. Хоёулыг нэвтрүүлэг бол. Өнгөрсөн баг. За өнгөрсөн дээрээ. 4 сарын 20-нд болсон амилсан баяр. Жил болгоно бид нар тэмдэглэдэг тийм үү. Тэгэхээр Христ амилсан гэдгийг үгүйсгэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөж шүү. Энэ багхгүй. Мөнхөд л байх болно. Энээс ширүүн, энээс хурдтай ингэж явж байгаа нийгэмд ч гэсэн энэ бидний нэг тулгуур, хөдөлшгүй онол итгэл бол хэвээрээ л байх болно. Энэ бол цаг үеэс шалтгаалдаг зүйл биш. Энэ бол цаг үеийн өөрчлөлтөөс болдог зүйл биш. Тэгэхээр энэ бол Христ итгэл бол одоо нийгэм ингэж өөрчлөгдлөөгээд барьц алдаал одоо яанаагаа сандраад ах юм байхгүй. Зарим талаараа нэг хувьсан өөрчлөгдөх шаардлагагүй. Зүгээр яг энэ Христ итгэлийг хүмүүст яаж ойлгуулах вэ? Яаж мэдээллийг хүргэх вэ? Хүмүүст яаж тайлбарлах вэ гэдэг дээр яг зүгээр аргажийн хувьд, аргачлалын хувьд бид нар хосрогдож магадгүй. Одоо шинэ технологи тийм ээ. Одоо мэдээллийн сугуудыг ашиглахгүйгээр хоцрогдож магадгүй. Тэн дээр л бид нар хоцрогдно гэж ярнөхээс биш. Яг Христ итгэлийнх нь өөрх нь үндсэн сүм сургаал бол хэзээж өөрчлөгдөхгүй. Бүх зууны турш адилхан байх болно. За тэгвэл энэ талаар бас одоо яаж тэр адилхан дэдагаа нь ямар мессеж вэ гэдэг талаар бас дараа нь ярил л да. За тэгвэл хоёлаа энийг жоохон детальчлээ. За ерөнхийдөө хоцрогдож байна, хоцрогдоогүй юу гэдгээ жоохон дотор нь оруулаад. За хүмүүсийн үзэл санаа их чөлөөтэй болж байна өнөөдөр. Хүмүүс бол ерөнхийдөө айгүй тийм чөлөөтэй сэтгэж байгаа юм шиг хайрцагнаас гадуур сэтгэлгээ гэдэг үг модонд орж байгаа. Шалтгаан нь юу вэ? Шалтгаан нь бол мэдээллийн ил тод байдал. За мэдээж бид нар бүх мэдээллийг хүлээн аваад ийн гэж хэлж чадахгүй ч гэсэн интернет бидэнд олон мэдээллийг авах боломжийг олгож байна. За тэгээд нөгөө таны хэлсэн тэр сувгууд нь олон болж байна гэдэг бол яг тийм те. Тэгэхээр яг энэ мэдээллийн юм одоо их шуурган дунд бид нар ямарваа нэг зүйл нь үнэн үү худлаа юу гэдгийг бол дор нь олоод мэдчих боломжтой болж байна. Бас олохч хэцүү байна те. Ар араасаа бас нэг талаараа тийм мэдээллийн дайнд бас өртөж болно. Гэхдээ тий яг одоо тэр нөгөө зориултаар гаргаж байгаа мэдээллийг олж мэдхэд хэцүү байж болно. Христ итгэлийн хувьд бол Христ итгэлийн талаар ярих юм бол энэ ер нь үнэн үү худлаа гэдэг талаар ингээд сайхан хайгаад үзчих болох гэдэг нь шүү дээ. Тэгвэл иймэрхүү төрлийн мэдээллийн шалгуурыг Христ итгэл хэрхэн давдаг юм бэ? Ер нь бол энийг одоо яаж тэнцэж үлдээд байна вэ? Үлдчихэж байгаа вэ? Тэр талаар тайлбарч. Өмнөх сэдвтэй л адилхан л да. Яг тэгвэл нөгөө бидний он сургаал чинь тодорхой бичгтээд үлдсэн байна. За. Тэр нөгөө Библи гэж бид хэлдэг. Тэ? Голыг сурвалж нь Библи. Сурвалж тий. Тэр ингээд бичигдсэн учраас тэр үл өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг хүмүүс дамжуулах арга хэрэгслүүд нь л өөр хэлбэрээр хүргэж байгаа. Тэгэхээр тэр хөдөлшгүй нөгөө Библи маань өөрөө хувирахгүй учраас за хүмүүс одоо янз бүрийн мэдээллийг Библийн тухай мэдээллийг сонслоо ч гэсэн ингээд худалдаж аваад Библийг аваад харьцуулаад уншиж болно шүү дээ. Энэ бол боломжтой. Энэ бол 2000 жилийн өмнө хүртэл байдаг арга шүү дээ. Энэ нөгөө Бирогийн хотод Илч Паул очоод сайн мэдээ ярихад тэр хотынх нэг их сүрхийн хүмүүс байлаа гэж Библиэд хэлдэг. Их нэрвэн нягт нямбан явхар хүмүүс байсан. Тэгээд тэд нар Паулын ярьсныг тэд нь өөрсөнд нь Библи байсан. Тулгаж харьцуулж харж үнэн худлыг шалгаж ирсэн. Тэгэхээр бол одоо тэр тусмаа Христ итгэл гэдэг шалгахад үнэн худлаа яриад байна худлаа үнэн яриад байна гэдгийг шалгахад бүр амархан гэж бодож байна. Яг бол Библи нь байгаа учраас. Их сурвалжин байгаа. Их сурвалжин үндсэн их сурвалжин байгаа учраас. Тэгэхээр бид тэрийн яриа яг нөгөө их сурвалжин байгаа учраас энийг ингээ буруугаар тайлбарлах боломжгүй гэдэг рүү шилжих гэдэг нь л та. Буруугаар тайлбарлах боломжгүй. Зарим хүмүүс зориудаар буруу тайлбарлана шүү дээ. Тэрийг шалгах боломжтой л гэж би хэлээ. Тий шалгах боломжтой. Тий. Зориудаар Христ итгэлийг ашигын зорилгоор олз ашиг болохын төлөө тийм ээ өөртөө ашигтай байдлаар гуйлж ярих хүн бол түүхийн дурс зөндөөл байсан. Тэгэхээр энийг бид нэр харин орчин цагийн залуус тийм ээ бүх насны хүмүүс өөртөө шүүж тунгаах бүрэн боломжтой. Яг Библиэнд бичигдсэн юм чинь. Тэгэл Библиагаар одоо ингээд зөндөө гар утсан дээр тийм ээ аппликейшн хэлбэрээр Библи маань өөрөө ороод ирсэн байна. Олон хэлбэрээр Библийг унших боломжтой. Өөртөө бичиг үсэг тайлгдсан л үнэн бол
Тэгэл уншаад л энэ хүн үний ярьж гэнэ худлаа ярьж гэнэ гэдгийг эртний дээр бюро хотынхантай адилхан шалгаа туршаад үзэх бүрэн боломжтой. Гэтэл үүнээс өөр сэдвүүд бол хэцүү шүү дээ. Тий. Одоо улс төрийн ч бай, ялангуяа одоо зөвлөгөөр буддын шашинд бол яг тодорхой ийм тогтсон онол байдаг ч гэсэн яг ингээд баталгаатай их сурж болсон материал байдгүй. Ингээд үеийн турш 100-ны турш аль нэг нь сан мартанд аль нэг нь одоо мундаг гэсэн сан мартан нэмж ингэж одоо баяжчихэд ийм болохоор бас яг маш хэцүү. үндсийг сурвалжлах бас нэг хэцүү гэж байна. Одоо энэ бодмөрийн зэрэг яриад идэг тэр бол ингээд үндсийн болов заримдаа хүмүүс ойлгодог шүү дээ. Тэр нь ямар учиртай? Хизээ бичигдсэн юу гэдэг. Би бодмөрийн зэрэг яг хэдэн хизээ яаж бичсэн бол мэдэхгүй шүү дээ. Яг буддын шашныг судалж одоо юу гэдэг юм бэ? Судалж яс гүнзгий судалсан юм биш. Гэхдээ зүгээр миний хэлэх гээд байгаа санаа юу гэхээр христтгэл өөрөө ингээд тодорхой бичигдсэн, хувирахгүй өөрчлөгдөхгүй явж байна. Өөр шашны хувьд бол за яг зарим шашнууд бол Коран ч юм иймэрхүү юмуд бол ингээд нум судар нь бол өөрчлөгдөхгүй явж байна. Гэтэл яг манай соёлд ч буддын шашин бол маш их өөрчлөгддөг байхгүй. Үнний хэмжүүр нь хэмбэ гэдэг айгүй хэцүү болчихдөг. Яг аль судрыг барьж явах вэ гэдэг. За тэгэхээр өнөөдөр энэ тухай ярил их цаг орно шүү дээ, тийм ээ. Тэгээс би заавал буддын шашныг одоо ярих гэж нэрэг байх гэж ойлгож байна. Тий. Тэгэхээр би яг нөгөө одоо таныг ингэж яриулж байгаа л нэг асуулт асуух гал тэгэл яг даа л та. Тэр нь юу вэ гэх юм бол та бол одоо агуулга өөрчлөгдөхгүй гэж яриад байна те. Тэгээ тэр агуулга бол хэвээрээ тэр агуулгыг хэнийг буруугаар тайлбарлах юм бол их сурвалжтай нэгтгэж шалгаж болно гэж байна. За энэ процесс бол ойлгомжтой айгуу гоё тэгжээвэл сайн л үстэй. Гол нь тэр агуулга хоцрогдохгүй гэдэг нь ямар учиртай вэ? Өнөөдөр одоо нийгмийн яг энэ өөрчлөлтийн тэр мэдээллийн 900-д Христ итгэлийн тэр яг тэр гол суурь болсон агуулга нь өөрчлөгдөхгүй хэрнээ хоцрогдохгүй яваад иж болдго юм уу? Өөрчлөгдөхгүй юм чинь хоцрогдно гэсэн ойлголт байхгүй л дээ. Хитэж өөрчлөгдөхгүй. Яагаад хоцрогдохгүй вэ? Тэр агуулга яагаад хоцрогдохгүй вэ? Нийгэм хүмүүс ингэж өөрчлөгдөнгүүд тэр чинь одоо энэ талаар бол яриха болцсон гэхэр юм биш юм уу? Та тэгвэл тэр агуулгын талаар жоохон тайлбарч өгч. Мэдээж бид нар сайн мэдээ гэж хэлдэг христтгэлийн одоо гол онол сургаалууд тийм ээ. Мэдээж аврагч Иесус Христ энтерхтний төлөө загалмай дээр цовдлогдсон, нүлийн төлөө бидний төлөө цовдлогдсон, үхлээс амьсан тийм ээ. За энэ мэтлийн одоо Бурхны ертөнцийг бүтээсэн гэдэг ингээд одоо гол онол сургаалууд бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Жишээлбэл чи төрсөн. За 1900 онд 70 онд ч 80 онд төрсөн. Тэр чинь үний юм чинь. Энэ чинь хоцрогдно гэсэн юм байхгүй шүү дээ. Болцсон бодиттой юм чи. Одоо ямар ч өөрчлөгдөх ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан байхгүй. Христтгэлийн үндсэн онол сургаалууд бол мэдээж хизээч өөрчлөгдөхгүй. Хэрэв өөрчлөгдөх юм бол чи христтгэл биш болчихно гэсэн үг. Бүр өөрчлөгдөхгүй нөө өөрийнх нь үн чанар нь тий. Гэхдээ би хэлж байна юу нь өөрчлөгдөх вэ гэхээр тэр мэдээг хүмүүст хүргэж байгаа арга барил нь л өөрчлөгдөнө. Тийм үү? Би өмнө видео киногаар тийм ээ үзүүлж ирсэн бол одоо би одоо жижигхэн рил хийдэг ч юм уу тийм ээ сошиал нийгмээр одоо юу гэдэг юм уу? Одоо контент хийгээд ингээд тараах ч юм. Энэ арга барил нь л цаг хугацааны хувьд өөрчлөгдөн хоцрогдно гэж яринаас биш. Тэр үндсэн ярьж байгаа юм гэж өөрчлөгдөхгүй байхгүй. Хэн нэгэн хүнээс болохгүй. Тэр бол Библийн хөлгөн судартай бичигдсэн бол тэрүүгээрээ л явж байна гэсэн. Энэ бол бүх цагийн үед дуусан тусал ийм л явах болно. Тэгэхээр ийм дээр бид нар хоцрогдсон гэх арга байхгүй. Тэ бол яг л бодит факт юм чинь тийм. Түрүү хэлээ. Би 1977 онд орсон, 80 онд орсон. Тэр хоцрогдно гэж байхгүй шүү дээ. Юунаас хоцрох юм тийм шүү дээ. Тэг яг энэ бодит түүх учраас мэдээж хоцрогдохгүй тийм. Тэнд нөгөө хэлж байгаа үзэл санаа одоо сургаалуудын бас жоохон детальчлаад яриул нэг юм хөө яригдах болов гэж бодоод байна л та. За жишээ нь одоо бидний дараагийн ярилцах сэдв байлаа гэхэд хүмүүсийн амьдралын хэлбэрүүд өөрчлөгдөж байна. За хүмүүс одоо гэр бүл салалт нэмэгдэж байна те. За гэр бүлээр амьдрах гэхээс илүүтэй хамтран амьдрах тохиолдол их байгаад байна. За энэ хэрээрээ сөрөг зүйлсүүд их байгаад байна. Хүмүүс заримдаа энийг бас эргээр харах гэж үзээд байна. Угаасаа гэр бүл гэж өөрийгөө ингэж хэтэрхий том хариуцлагт унгаад яах вэ? Зүгээр ингээ сайхан залуунаасаа ингээд өнгөрөөвөл зүгээр юм шиг гих мэдчлэн ийм үзэл санаанд өөрчлөгдөж байна. За тэгэхээр ийм байлаа гэхэд Библиэлд яг энэ талаар юу гэсэн байдаг вэ? Тэр нь за одоо наадах чи явахгүй хоцрогдсон шүү гэж хэлэгдэхгүй гэж юу? За одоо хоёул гэр бүлийн талаар ярил л да. За гэр бүл бол
За Библиэсээ л ярьчих тий. Библи бүр хамгийн ихний ном дээр Бурхан ертөнцийг бүтээгээл эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээн гутаа гэр бүлийг бий болгож байгаа түүх гардаг. Анхны хүн Адам тэгээд түүний эхнэр Еваг түүний тийм ээ түүнээс одоо гаргаж ирээд ингээд гэр бүл болж байгаа. Тэгээд анхны хайрын шүлэг тэнд явж байна. Миний яснаас гарсан яс махнаас минь тасарсан мах гэдэг эрэгтэй хүн эмэгтэйгээ тийм эхнэр минь гэж хэлээд ингээд гэр бүл болж байгаа. Энэ удаа мэдээ байдаг. Тэгээ энэ мэдээнд юу гол хэлээд байгаа юм санаа нь юу вэ гэхээр насан турсан эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгээ хамгийн гол нь эсрэг хүүсний тийм ээ харилцаан дотор хоёр биенээ хүлээмжшэрж байгаа. Энэ гэр бүлийг. Тэгээд бурхан тэднийг бүтээгээд нэг тушаал өгсөн. Өсөж уржиж өнөр өтгөн болгоорой гэж. Энэ өрөөлийг тийм ээ тушаалыг буулгасан. Тэгэхээр гэр бүл бол үндсэндээ бол эндээс юу хэлж байгаа гэхээр гэр бүл бол анханасаа бурхны санаа bijээл гэж хэлж байгаа. Бид нар Христ итгэгчнэр бид нар тэгж үздэг. Гэр бүл бол энэ бол бурхны анхны зорилго байсан. Анхны санаачлаг байсан. Биднээс санаачлагдаг байхгүй юу? Хүмүүс зүгээр ингээд нийгмийн явцад за ер нь хоорондоо суувал зүгээр юм биш үгүй ойлгочоогүй гэсэн үг байна шүү дээ тийм. Тэгэхээр хамтын амьдралын тухайд бол энэ бол нөгөө бурхны анхны тийм ээ анхдагч санаанаас эсрэг байна л гэж үзнэ. Ягаад гэвэл энд хүлээн хоёр биенэндээ хайрлалтай дурлалцсан гэдэг юм хоёр биенийхэн амьдрнаа гэдэг хүлээмжшэрсэн сайн дураараа тийм үү эрэгтэй эмэгтэй насан турсан эсрэг хүсний хоёр хүн гэрэлж байна. Энийг гэрлэлт гэж үзэж байгаа. Энийг гэр бүл гэж үзэж байгаа. За энэ гэрлэлтэн дотор бурхан үр хүүхэд хайрлж энэ гэр бүлтэн хүүхдүүдийг аюулгүй тийм ээ эрүүл энх өсөж сурч боловсрох нөхцлөөр хангахын тулд анханасаа бурхан ингэж гэр бүлийг зохиомжсон байна. Тэгэхээр энэний эсрэг байгаа бүх зүйл гэр бүлийн хэлбэрийг бид нар буруу гэж үздэг. Тэгэхээр эсрэг хүсний гэр бүлийг бид нар зөвшөөрж шít. Гэтэл ижил хүсний гэр бүл ягаад ч бурхны тийм ээ анхдаг санаа байгаагүй. Өөрөлдөл гэр бүл яг ижил хүсний талаар ч яриаг байна л да. Би гэхдээ яг ижил хүсний талаар асуухад бэлдсэн байна. За тэгэхээр хамтын амьдрал гэдэг бол адилхан. Ягаад бол энд эрэгтэй эмэгтэй хүн өөрсдөө эхнэр нөхөр гэдэг хүлэмжшөөрөөгүй. Хамтын тууштай амьдралын зориулт байхгүй. Энэ бол төр зүрийн одоо махан биеийн секси харилцаанаар. Гэтэл анханасаа бурхан секс гэдэг юм өгөхтэй зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёр гэр бүлийн эхнэр нөхөр гэж хоёр тийм ээ зөвшөөрсөн энэ гэр бүл өгсөн онцгой биелэг бөгөөд энэ маань зөвхөн эхнэр нөхөр хооронд байх хэрэгтэй харилцаа. Тэгээд үүгээр дамжуулан үр хүүхэд бий болж энэ гэр бүлд өсч өндөх. Тэгэхээр энэ бол ерөөсөө ямар нийгмийн шашин соёл байх нь хамаагүй. Бүх нийгэмд ийм л байна. Тэгэхээр хамтран амьдрах гэдэг бол орчин үеийн санаа ерөөсөө биш. Манай залуучууд энүүгээр нэг модорхоод байх юм ерөөсөө байхгүй. Түүгийн туршид байсан зүйл. Хамтран амьдрах гэдэг хүмүүсийн ерөөсөө гол санаа нь ерөөсөө гэр бүл эхнэр нөхөр гэдэг энэ хууль ёсны харилцааг хүлээмжшүүрхгүй. Хоёрдугаар гэр бүл энэ олонний өмнө ил байдаг зүйл. Өөрөөр хэлбэл ах トゥ төрөл төрөсөд нь хүлээмжшүүрж байдаг. Тэдний эхнэр нөхөр гэдэг гэр бүл гэдэг хүлээмжшүүрж байдаг. Ийм зөвшөөрөл бас нийгмийн зөвшөлтсөл бас тэнд байдаг. Тэгэхээр тухайн үед анхны гэр бүлтэй Адам Еву хэрэг хажууд бурхан өөрөө гэрчлээ байж шүү дээ. Өөрөө тэр гэр бүлийг бий болгоод өөрөө тухайн үед анхны хүмүүс байсан учраас гэрчин одоо бурхан. Үүнээс хойш бид нар хором найр хийдэг тийм ээ гэрлэх ёслол хийдэг. Энэ бол ерөөсөө бас нийгэмд хүлээмжшүүр. Гэтэл хамтран амьдрагч нарын ихэнх гаргаж байгаа авир бол нууц байдаг. Тий. Эхнэр нөхөр гэдэг хариуцлагаас зугтсан төр зургийн. Ер нь бол зөвхөн яг шул ухаалахад бол махан биеийн секси хэрэгцэн дээр төр зур оршиж байгаа юм хэрэгцээ. Тэгээд ихэнхдээ салдаг. Тэр нь хамтран амьдарч байгаа хүмүүстэй судалгаа ихэд ер нь бол нэг ойрын 5 эхний 5 жилдээ бол 70% салдаг. Ягаад бол анханасаа ерөөсөө хамтын тасан турштай амьдрыг шийдэггүй юм байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бидний харвал одоо завхаарлын амьдралын нэг хэлбэр л гэж үзнэ. Тий. Тэгэхээр одоо би асуухад асуулт нь одоо нөгөө хүмүүс маань энэ ингээ олон болоод байна л та. Олон болоод байна гэдг нь за энэ одоо нийгэмдэр ингээ олон болоод байна те. Тийм учраас энийг одоо за яалтчгүй юм гэж хүлээн зөвшөөрөөд за тэгэнгүүтээ энэ айгүй олон байгаа юм чинь эд нартаа тохирсон байдлаар бас ингээд зарим нэг зүйлийг ингээд за угаасаа амьдрал бол ийм л байна гэж үзээд
үзэл санаагаа өөрчлөөд бүгдээрээ энийг бас ингээд зөв гэж хараад те. Тэгээ явчвал ямар вэ гэсэн бас нэг нийгмийн юм дагсан үзэл байгаа дээ шүү дээ. Тэгэхээр Библи бол яг энийг үгүй гэж хэлээд байгаа нь зөрөлдөөд хоцрогдоод байгаа нэг хэлбэр байж болох уу? Үгүй гэж тэгэхгүй л дээ. За ягаад хоцрог. Юурээс анхдаг шиг дуусан дуусал юм байна. Бурхан хэлж байгаа бурхан гэр бүлийг санаачилсан. Тэгэхээр бурханы тогтоосон хэм хэмжээ байна. Гэр бүл юу вэ гэдэг. Би сая хэлжлээ те. Тий. Насан турсан эсрэг хүсний тийм үү энэ нийтээр хүлээмжшөөрөгдсөн аль биесны харилцаа эхнэр нөхөр гэсэн. Тэгээ урт удаан хугацаанд үргэлжлэх насан туршдаа үргэлжлэх харилцаа байхгүй. Зөвхөн энэ харилцааны дотор л тэр секс буюу биеийн харилцааг зөвшөөрч байгаа. Тэгэхээр энэс гадуур бүх амьдралын харилцаа бидний итгэлээр бол завхарлал байхгүй юу. Гэтэ завхарлалын тухай ярихад нэг зүйл байгаа тийм. Манайх чинь нэг 18 наснаас дээш насны хүмүүс тохиролцоол хоёр биендээ тохиролцоод секс хийх юм бол гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа тийм. Хүчин хийчвэл гэмт хэрэг. Тэгэхээр хүчин бол гэмт хэрэг. Гэхдээ бас завхарлал мөн биз дээ тийм. Мөн. Одоо насан туршсан хоёр хүн хамтран амьдраад сексийн харилцаанд орж ийн. Энэ бол гэмт хэрэг биш. Тэр гэмт хэрэг биш бол аль дий шорон орно гэдэг хэрэг үүсгэсэн байна. Тэглээ ч гэсэн бидний итгэлээр бол энэ өөрөө завхарлал байхгүй. Тэгэл үздэг. Тэр орчин үеийн хандлага мандаа ерөөсөө энэ хамаагүй. Зөвхөн би христтгэлийн байр сууриас итгэл үнэмшлээс юу гэж харж байна гэдгийг л хэлж байна. Тэ. Тэгвэл яг одоо бүх цаг үед хамтран амьдрал бол ийм л байж ирсэн. Тэгэхээр энэ бол орчин үеийн хандлагч биш нэрвэд тийм байсан. Одоо ч юм байгаа. Зүгээр бид нарт илүү мэдрэгдэж байна. Тэгвэл одоо энэ хоёр үзэл санааны юуг нь үр дүнг нь аваад үзье л да. Та түрүү ингээд хамтын амьдрал бол салт их байна гэсэн. Гэр бүл бол одоо мэдээж энэ бол ийм байдаг гэх мэтчлэн те. Тэгэхээр ер нь нийгмийн өнцгөөс бодоод үзэхэд за бүгдээ одоо яг нь хувь хүн өөрийгөө мөөрөх юм уу эсвэл өөрийгөө энэ болгонд оролцуулах гэхээс илүүтэй нийгмийг том зургаар нь хараад аль нь манай нийгэмд ашигтай вэ гэдгийг бодоод үзье л да. Олон хүмүүс хийж байгаа зүйл дээр бид нар ингээд энийг ингэх хэрэгтэй мэрхтэй гэдэг өнцгөөс нь байсан дээрээ эсвэл энэ зөв шүү гэдгийг тавьж өгсөн дээрээ та юу гэж бодож байна? За бүх хүмүүсийн хэлдэг нь зөв байна галбгүй л дээ. Зүгээр яг христч хүний хувьд бол хэлж байгаа юм аа. Түрүү хэлсэн итгэл үнэмшил маань бидний бурхнаас заяасан тэр анхдагч итгэл үнэмшил маань хамгийн гол суурь нөхгүй. Би христч хүний хувьд хариулж байна. Бүх нийгмээрээ хийлээгээд тэр нь зөв гэсэн үг биш. Олон хүн хийлээгээд зөв гэсэн үг биш. Ерөөсөө биш. Бүх нийтээрээ тэрэнд боллоо гэж зөв гэсэн үг биш. Зөв биш. Тэгэхээр жишээлбэл одоо нэг тийм зураг байдаг шүү дээ тий. Би нэг тэр зургийг хардаг байхгүй. Нэг хүн гараа ингээд тавьчихсан бүх хүн хай гитлэр гэдэг. Тийм ээ. Ингээд ёсолж байгаа. Тэрэн дотор нэг хүн ингээд зүгээр ингэсэн. Дургуутж штэ. Тий. Тэр ёссон хүмүүс юу хийснийг бид мэднэ штэ юм штэ. Дэлхийн 2 дугаар дан тийм ээ. 50 хэдэн сая зөвхөн зөвлөлт тус гэл 50 хэдэн сая. 20 хэдэн сая шүү. Яг сүүлийн үед нэмэгдсэн баха тэр доо. Яг бардаг байсан социализм үед 20 сая орч. Түүхийн номон дээр бол бид нар чи 20 сая маяг 10 жил үзсэн шүү. Сүүлийн үед бол тэрнээс их байсан гэдэг нь тодорхой болсон. Магадгүй 30 40 сая. Тэгээд 6 сая еврейчүүд. За тэгээ Гитлер германчууд өөрсдөө 10 хэдэн сая. За ингээд дэлхийн 2 дугаартай 100 хэдэн сая хүний амьд хүрсэн тийм үү? Тэгээд бүгд ёслолоо гэх тэр зүг биш байсан байгаа үстэй тийм үү? Тийм ээ. Ямар их хорон хүчрэл, ямар их одоо аюул тарив. Тухайн герман хүмүүс Гитлерийн зүг байсан. Тэгэхээр нийтээр хуйлраад бүгд нэр одоо даган дуурайж ин гэдэг бол энэ зөв гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр христчдийн хувьд бол нөгөө бурхан бидэнд юу гэж айлцсан, бурхан бидэнд юу гэж заасан, Библийн одоо тийм ээ гол үндсэн сургаал юу гэж заасан. Тэрэн дээр л байдаг. Тэгээд тэрэн дээр зогсоод одоо бүх нийгмийн буруутан бол одоо яах ч арга байхгүй. Тэгэл одоо буруутгаас байхгүй. Тэгэл одоо чулуугаар хідэн үү одоо буудаж алнаа тийм христчдийг түүхэн хугацаанд зөндөө одоо ийм байдлаар нийгмийн дайсан гэж ойлгож хэлмэг дүүлж алж ядчихсэн. Тэгэхдээ одоо тэглээгээд тэдний буруу үйлдэлтэй нийлэрнэ гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр мэдээж соёлоо бас түүхийн хугацааны талаар аваад үзье л та. Түүхийн альж цаг үед Христ итгэлийн яг энэ гэр бүлийн үндсэн үзэл санааг бариад явсан хүмүүс ер нь хэр зөвдсөн бэ? Улс үндэстэн ч юм уу? Ер нь би ингэж хэлдэг юм аа. Библийн сургаал багшилтай учраас хэлдэг.
энэ их сонин ерөөсөө анхнаасаа бурхан ингэж зохиомжсон гэр бүлийг. Христчин хоёр хүн гэрэлснээр зүг гэр болж байгаа юм биш ерөөсөө биш. Ойлгож байна. Зөвхөн гол юм л ерөөсөө та буддын шашин байна уу, бөө шашинтай байна уу, бүр ямар шашингүй хүн байна хамаагүй. Зөвхөн л эрэгтэй эмэгтэй насан турсан хоёр хүн хоёр биенийгаа эхнэр нөхөр гэдгийг зөвшөөрсөн энэ харилцаа. Тэгээд эний чинь ах トゥ төрөл төрөст хүлээмжшүүлж байгаа энэ харилцааг гэр бүл. Тэгээ энэ бүр Бразилийн тийм ээ одоо Амазон мөрөнд байгаа одоо бүр хүн өрдгөө Овг аймагт хүртэл адилхан байдаг зүйл байхгүй. Энэ ерөөсөө шашин шүтлэг итгэл түүхийн ямар ч нөхцөл байх нь хамаагүй ийм л байж ирсэн гэр бүл бол. Тэр хүний нийгмийн зүгээр салшгүй хэсэг нь л энэ байсан. Ийм л байсан тий. Гэр бүл бол анханасаа л ийм ингэж явж ирсэн. Тэгэхээр энд буруудсан зөвцсөн юм бол утгагүй гэж. Тий. Тэгэхээр энд итгэл бишрэлийн тухай ярихгүй шүү дээ. Адамын хоёр дөнгөж их бурхан бүтээгдээд гэр бүл болж байхад. Тэгэхээр ямар шашинтай байх нь энэ хамраас хамаагүй. Ямар босралтай байх нь хамаагүй. Тэр босрал би яригдаг байсан тий. Дээд босралтай нь, доод босралтай нь хамаагүй. Энд өндөр биеийн өндөр нам ерөөсөө хамаагүй. Энд арсны өнгө ерөөсөө хамаагүй. Тийм ээ? Ямар итгэл бишрэлтэй, ямар гэр бүлийн гарал үүсэлтэй хамаагүй. Тэгэхээр гэр бүлийн ерөөсөө хамгийн гол тодорхойлт нь би дахин хэлээд байна. Насан турш хамгийн гол нь эрэгтэй эмэгтэй эсрэг хөөсний. Тэгээд хоёр үний эхнэр нөхөр гэдгийг хүлээмжшүүлсэн харилцаа эргэн тойрны нийгэмдээ хүлээмжшүүлэгдэж байгаа. Энэ харилцаа байхгүй. Энд заавал гэрэлтийн баталгаа ч юм байх шаардлагагүй. Зүгээр энэ л чухал. Тийм үү? Яг түүхийн өнцгөөс аваад үзэх юм байна. Тэгэхээр Монголд амьдарч байгаагийн хувьд бол бас батлуулаад ингээд албан байх нь зөв шүү дээ. Тийм. Батлуулахгүй би сая Амазоныг ярьлаа шүү дээ. Аль нэг Африкч юм одоо Бушмен ч юм уу тэнд ийм байхгүй шүү дээ. Тийм нийгмийн тийм байх. Тэглээгээ тэр гэр бүл болохгүй гэсэн биш. Гэр бүл болчихж байгаа. Тэнд гэр бүл аль аль нь хүлийн зөвшөөрж тэр зориулт мөрөлдөө хүлийн зөвшөөрнө гэсэн үг. Тийм. Эхнэр нөхөр гэдэг хүлийн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Чи бол миний эхнэр, чи бол ягаад гэвэл Адам хэлж чи бол миний эхнэр надаас гарсан. Тэгэхээр энээс эсрэг байгаа бүх юм биднийхэр болохгүй. Хамтран амьдрагч яага болохгүй гэж хэлж штэ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүлээмжшүүлсэн ч гэсэн нийгэм өөрөө тэрийг хүлээмжшүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл тэд нар гэр бүл гэдэг зөвшөлтөө хийхгүй штэ. Бид хоёр эхнэр нөхөрийн харилцаатай гэдэг хэлэхгүй штэ. Нууж яан эсвэл тэрийг зөвшөөрөхгүй байна. Хоёр биенд зүгээр л энэ махан биеийн хэрэгцээ секс хэрэгцээ гэж яриад байна. Тийм үст. Тийм учраас бид нар гэр бүл болоо үр хүүхдтэй болно амьдрал зохиогоод бидний хэлдгээр те ийм уртуудаа харилцааг ерөөс анханасаа харахгүй гэсэн. Тийм учраас нэг 4-5 жил болоод салаа явж байна. Ямар ч хариуцлага өгөхгүй. Тэгэхээр эн чинь гэр бүл гэдэг юм чинь үзэл санаа эсрэг байгаа байхгүй. Ижилхүүстэй яг адилхан. Уучлаарай та төрөлхийн юм өөртөө зөв төгтөлдөө би бол төрлөхөөсөө юм байсан. Тэгээ хэлж штэ эрэгтэй эмэгтэй хоёр байх хэвээр. Хоёр эмэгтэй байж болохгүй, хоёр эрэгтэй байж болохгүй. Тэгэл ойлгомжтой байхгүй. Айгу зарим талаар айгу амархан штэ. Тий. Библи ер нь одоо ижил хүсний талаар яг тодорхой. За яг наач буруу шүү гэд хэлсэн юм байт юм. Зөндөө газар ба. Тий. Тэгээ тэр үед бас байсан гэсэн үг. Байсан. Тий. Одоо орчин үед ингээд ижил хөөсний тухай яриад энийг орчин үеийн тренд гэж яриад байгаа. Уучлаар би нөгөө оюутан багтаа нөгөө хэерийн дадлага хийгээд дунд хаймгийн дууд алам юм лээ. Нөгөө уул байд юм аа. Бил болоо. Маш ариун баялаг. Гадны сүс зурагтай. Анх очоод ямаа янгирсан хаалт бүүн баяр сүлээ тоогоо хаасайгүй гэнч. Тэгээ нэг дөрвөлжин бошны нэг хаалт ингээ тийм хашилт маягийн чулуун дээр бид нар юу олсон бэ гэхээр манай тэр үеийн оюутнууд тэнд нэг юм бүжиглж түүхийн ангийн оюутнууд шүү дээ та. Тэнд нэг бүжиглж байгаа эртний хүмүүсийн зураг байгаа байхгүй юу. Энд ч харсаа ойлгоч чинь юу вэ гэхээр энд нэг зан үйл хийж байна. Бүжиглж байгаа юм шиг. Тэгэхээр тэнд бас бүлгэрээ секс хийж байгаа тийм зураг байна. Бас эрэгтэй хүндэг. Чи манайхаар бол хүүнийг л буюу манай эртний өмнөх одоо 4-5 дугаар зууны гэдэг чи одоо юу гэсэн үг манайхаас бол нэг 2500 жилийн өмнө нүүдэл чи тийм юм хийж л байсан баг. Тэгэхээр ижил хүүсний харилцаа бол түүхийн туршил байсан юм. Энэ ерөөсөө шинэ юм ерөөсөө биш. Бүр эртний грек ромын тийм ээ сонгодог боолчлын үед бол бүр энийг бүр сайшаад бүр магтан алдаршуулж байсан тийм ээ ийм секси харилцаа.
ирэм. Тэр нүндээ бүр баг насны хүүхдэд орцох тий. Энд чинь нэг боолын нэг юм тэр нэг грек ромын нэг ахтар соёл ба штэ тий. Хүмүүсийг боолчдаг хүчээр олзолдог тийм хүмүүс. Тэгээд тэрийгээ дагаад хүчрхийлэлүүлдэг тий. Энэ юусоо шинэ юм биш. Түүхийн дурс байсаар ирсэн юм. За тэгвэл түүхийн дурс байсан тэр үзэл санаан дээр Библи яг юу гэж хэлсэн бэ? Хүмүүс бол одоо энэ христийнхэн гэхээр л ерөөсөө энэ ижил хүснүүдийг хүлээн зөвшөөрдөг гэж яриад байна шүү дээ. Энэ ер нь христийнхэн зөвшөөрөөд ингээ хүний эрхийг дээдэлдэг хүмүүс болохоор тэгээд байгаа юм уу? Эсвэл яагаад байгаа юм те? Энэ дэр нь гоё тайлбар өгөөч. Христэл ерөөсөө зөвшөөрдөг шүү. Тийм үү? Тэгж зөвшөөрөхгүй. Библи дээр бас энэ маш тодорхой хэлсэн тий. Левит номон дээр байгаа. Бүр тодорхой хэлсэн тий. Зөвхөн ижил хүснэ дээр ч биш. Одоо эцэг нөхөнтэйгөө тийм ээ ихэнх хүүтэйгээ гэдэг ч юм уу нөгөө цусан төрлийн секси харилцааг хориглож байгаа. Хүн малтай харилцахыг хориглож байгаа. Төрөл төрөсөд ахын тийм мах цусны тасархай болсон хүмүүс хамаатан садан хурцгийг хориглож байгаа. Тэгээд араас нь ижил хүсний харилцааг хориглож байгаа. Гүр юм тодорхой бүр хуулийн заалт. Бүр ингээд 1 2 гэж бичсэн. Тий. Зөв. Ард түмэн тэр үед тэр хойд Мөсийн хуулийг уншингууд ард түмэн амиа нэгэд хүлэвшүүлж байна. Тэгээ тэрэн дээр тэр жагсаалтанд явж байгаа угаас. Сүүлд нь Илч Паул цагтлууд дээр тий одоо 5 дунах нүглүүдийг бичихэд тэрний нэг дээдлэлт нь л явж байгаа. Хүн алсны дараа л ижил хөөсөндөгөө хурцах энэ нүгэл чи ингээд бичиж явж. Библийн хаасаагүй л энийг бол ойлгомжтой тодорхой хэлсэн юм. Яагаад өнөөдөр ингээд хүмүүс христчлэг зарим хүмүүс гуйлаа, зарим христчлэг хүмүүс энэ дээр ингээд буулт хийгээл одоо ингээд хүний эрхийн тухай яриад байна тийм үү? Хүний эрхийн тухай яриад байна. Тэгэхээр хүний эрхийн ойлголт бас нэг талаар Библиэс ихтэй шүү дээ. Ягаад гэвэл анх хүн бурхан хүний бүтээсэн юм байгаа шүү дээ. Тэгэхээр хүний эрх гэдэг юм чинь шүү дээ. Хүн байхын тухай эхлээд тэндээс эхлэх хэрэгтэй. Тий. Хүн байхаас эхэлж байгаа. Тэгэхдээ манайхан хүний эрхийг ингэж ойлгоод байна. Дураараа дургж дун чөмгөрөө жирэх гэж ойлгоод байна. Үгүй байхгүй. Тий. Зөвхөн Библич гэлтгүй ерөөсөө түүхийн туршид одоо маш олон дэг журамтай нийгэмд тодорхой хэмжээнд хүний эрхийг зөвшөөрж ирсэн. Гэхдээ нэг адилхан юм байна. Хүний эрх чи өөрөө тодорхой хэмжээнд хязгаартай байхгүй. Нэгдүгээр хүний эрхийн тухай бид хэрвээ Библийн тухай ярьж байгаа бол хүн бэ гэдгээс эхэлнэ. Хүний нэр төрийн тухай ярьж байгаа. Дээр нь тэгш эрхийн тухай ярьж байгаа. Тэгээ үүр хариуцлагын тухай ярьж байгаа. Ийм гурван юмнаас манай христтгэлийн хүний эрхийн ойлголт бүрддэг байхгүй. Хүний нэр төр гэдэг чинь бид бурхнаар бүтээгдсэн, бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Тэгэхээр бид амьд явах, ад жаргалтай амьдрах, үзэл бодлоор итгэж бишрэх хэрэгтэй. Энэ бол одоо хүний нэр төр гэдэг юм дээр нь хамаатай байдаг зүйл. Зөв. Бид аюулгүй нийгэмд амар жимээр амьдрах хэрэгтэй. Одоо бид нар бол нөгөө 1948 онд батлагдсан би нөгөө хүний эрхийн түгээмэл тунх гасан ойлгоод байна. Гэтэ эн чинь бүр Библиэстэй бол батгаар ингэ явж ирсэн ойлголт. Тэгэхээр энэ би хэлж байна хүний эрх чи өөрөө 3 юмнаас бүрдээд байна. Манай христтгэлийн ойлголтоор бол нэгдүгээр нь хүний нэр төр. Тэр нэр төр дотор би сая ярьлаа. Нөгөө бидний нөгөө хилээд идэг одоо ажил төрөлтэй аюулгүй амьдрах одоо ингээ нөгөө үзэл бодлоо илэрхийлэх, хүүхэлээ хэлэх, чөлөөтэй хэлэх энэ юм чи ороод байгаа. Тий. Дараа нь тэгш эрхийн тухай ярьж байгаа. Тэгш хэрэгтэн эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш эрэгтэй гэдэг ойлголт явж байгаа. Тийм ээ. Тэгэхгүй болохоор чинь зарим улс орнд чи тийм ээ шүү дээ эмэгтэйчүүд ингээд нийгмээс хаягдсан, орхигдсон тийм ээ. Одоо ийм хажуудсан нийгэмд байж шүү дээ зарим нэг. Тэгэхээр бид нэр эрэгтэй эмэгтэй хоёрыг тэгш гэж авч үзэж байгаа. Энэ бол Библийн маш чухал санаа шүү. Тийм. Тэгэхээр бид нар одоо эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү тэднийг дарлаж явах хэрэгтэй, дээрлэж явах хэрэгтэй гэсэн юм биш. Эсвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү гэсэн юм ерөөсөө ярихгүй. Тэгш гэж ярьж байгаа. Тэр утгаараа бид нар эмэгтэй хүмүүсийн эрх чөлөөг бас хамгаалах хэрэгтэй болдог. Тэгээ үүр хариуцлага гэж юм орж ирнэ. Үүр хариуцлага гэдэг нь чиний эрхийг би хамгаалах хэрэгтэй, чи миний эрхийг хамгаалах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгээд өөрт байхгүй эрхийг одоо саяын түр хэлсэн ижил хүсний гэр бүл гэдэг өөрсөндөө тийм эрх өгч штеп. Бурхнаас аяагдаг энэ эрхийг өөрсөндөө бий болгоод тэгээ энийг хамгаалах гэж зүтгээд идэг байхгүй. Нэг нь л бурхнаас анханасаа өгдөөгүй энэ эрхийг та зүгээр хүний эрх гэдэг нэрээр халахвчилж өөрөө дураараа дөргиж байна. Өөртөө те
хязгааргүй эрх чөлөө олгож байгаа. Уучлаарай тийм байхгүй. Тэгэхээр таны үүрэг бол миний үүрэг бол хүний эрхийн үүрэг гэдэг юу вэ гэвэл гэр бүл гэдэг анхны бурхны бүх зохицлоос энэ нийгмийн эд эсрэг болсон гэр бүлийг хамгаалах үүрэгтэй. Тийм учраас бид тэмцээд байгаа байхгүй. Наад хамтаа амьдрч юм биш ээ. Наад ижил хүссэн юм биш ээ гэж тэмцээд байгаа. Тэрнээс тэр ижил хийсэн хүний үзэн ядаад байгаа юм биш шүү дээ. Тэ хүнийх нь бид өрөвдөж байгаа байхгүй. Тэр хүн ямар буруу замаар явж байна те. Бүтээгч бурхныхаа үзэл бодол анхдагч гэр бүлийг бүтээе гэсэн зорилгын эсрэг тэр хүн тэрсэлж байгаа. Тэр хүн өөрөө мэдэхгүй яваад. Тэгвэл би эрх чөлөөтэй би дураараа дургна. Би юу хүснэ гэдэг энийгээ эрх чөлөө гэж ойлгоод. Гэтэл бидний яриад байгаа эрх чөлөө өөр байхгүй. Уучлаарай. Бурхны бүтээсэн энэ нийгэм, бурхны бүтээсэн энэ гэр бүл гэдэг юмыг одоо бурхнаас санаачлаагүй өөр бус юмас бид хамгаалах хэрэгтэй болчихж байна. За энэ дотроо бид нар хамгийн дөрөв хэнийг хамгаалах вэ гэхээр хүүхэд, эмэгтэйчүүд, за тэгээд мэдээж хэрэг нөгөө бидний хэлээр хөшлийн бэрхшээл дээр гэдэг яриад байгаа. Энэ гурван хүний эрхийг бид нар хамгаалах ёстой болдог хамгийн дөрөв. Би хэлээ хүүхэд, эмэгтэйчүүд. Тэр юу гэлээ? Хөшлийн бэрхшээлтэй. Хэрвээ бид нар дураараа дургаад эрх чөлөөтэй гэж үзээд байвал энэ грек ромын боолчлын цаг үеийн үзэл واخгүй. Яг тэгсэн нөхцөлд бол хүчгүй нөхөрнө. Тий. Бид нар чинь байлдан дагуулаад хүүхдүүдийг хүчргэлж ирсэн. Хүүхдүүдийг боол болгоод хэрэглэж. Энэ зөв юм уу тийм? Тэд нар өөрсдөө зөвл гэж үзэж байсан шүү дээ. Тэгээ грекчүүд, ромчууд. Бид нар чадчихжээ. Тийм. Бид нар эзэн учраас. Өнөөдөр дэлхийд дээр хичнээн олон хүүхд дайн татагдаж байна. Тэгээ цэрэг болж байна. Хичнээн олон залуу охтууд тийм хүүхд бахта бие үнэлэх тийм дарамтанд орж байна. Тэгээ энийг бид зөвшөөрч болохгүй ч тийм. Чөлөөт нийгэм хүний эрх гэж ярьчаад. Тэгэхээр чиний эрх хязгаар сагтах хэрэгтэй байхгүй. Ядаж л насан турш хүмүүс хэлж шít хүүхдээ оржиж болохгүй. Хүүхдийг тийм энэ бэлгийн харилцаанд оролцуулж болохгүй. Монгол улсын хуулийн жиж дэлхийд ярил тэмдэж байна. Зөвхөн би энэ бэлгийн харилцаач биш үү ерөөсөө одоо хүүхдийг хөдөлмөрлүүлж байна. Тийм ээ хүүхдийг боолчж байна. Хүүхдүүдийг зарцалж байна. Дэлхийд дээр хэднээс 80 сая хүүхд өглөө. Би миний санаж байгаа айл зарцлагдаж байна. Боол маягаар ажиллаж байна гэсэн. Тэгээд дайнд бол маш их ялангуяа нэргний дайнтай ус орнууд тийм ээ Африкт шууд татагдаж байна тийм үү. Энийг чинь хамгаалах хэрэгтэй. За тэгээд нэмэгтэйчүүдийн эрх байна. Та дөрөв хэллээ шүү дээ. Ер нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэж. Тэгээ эндээс үүдээд бас феминизм гэх ойлголт гардыг энэ төргээ яриад байдаг. Энэ тал дээр ерөнхийдөө ямар хүчтэй байдаг? Энэ феминизм бас нөгөө хит хэтрэн шүү дээ. Тийм. Их сонирхолтой гэж Талибан би нэг уншижсэн. Талибаны та нар мэдэн Афганистан Талибаны дэглэм байгаа тийм. Яг нь тэнд байгаа мусульман эмэгтэйчүүд тэнд байгаа олон улсын хүний эрхийн байгууллага ханддсан юм байна л да. Тий. Тэгээ тэдний тусламж хүсэж байгаа юм юу гэхээр сурч болсмоор байна. Эмэгтэй хүний хувьд. Тэрнээс итгэл бишрлээс одоо мусульман байха болиё гэж ерөөсөө яриаггүй байхгүй. Ойлгож байна. Тэгж ханддаг. Тэгээ эмэгтэй хүүхд өөрөө мэдчихэж штэ би мусульман эмэгтэй баймаар байна. Эсвэл би христчэн эмэгтэй баймаар байна. Зөвхөн миний үндсэн сурах, хөдөлмөрлөх, ажиллах боломжийг олгоод өгөөч хэл гэж нийгэмээс хүсээд нь штэ тий. За энэ бол яг л эрхийн хандлага тэмцэж байгаа. Яг энэ бол заяагд мэл эрхийн чинь тухай байхгүй юу тий. Тэгтэл манайхан феминизм юу яриад байгаа гэхээр хэтрүүлээд байгаа байхгүй. Нөгөө өөрөө хүсээгүй баг. Тэр эмэгтэй би мусульман юм христчэн бөөгөр баймаар байна штэ. Тэгэхэд феминизм юу яриад байгаа гэхээр нөгөө үндсэн эрхэн дээр нь хэтрүүлээд одоо тэр эмэгтэй өөрөө ч хүсвгүй юм хүсэж байгаа юм шиг яриад байна штэ. Тэ? Жишээ нь одоо юу? Одоо саяын жишээ бол хамгийн тодорхой жишээлэг би үзэж байна л да нөгөө энэ би тэр номноос нүш санаа нь юм байсан байхгүй. Уг нь энэ бид нар ингэж бодоод байна штэ. Энэ Талибан дэглэм амар аюултай байна, мусульман, ислам шин аюултай байна гэл те. Энэ эмэгтэйчүүд одоо энэ итгэл бишрэл энэ ийм дарангууллаас гармаар гэсэн чинь яг үнд бол тийм ярихгүй. Зүгээр сурч бодол сурмаар. Тэгээ бид нар хэтрүүлж хараад байна шүү дээ. Ойлгож байна. Тэр эмэгтэй би сайн мусульман эмэгтэй, сайн гэрийн эзэгтэй баймар л биш дээ. Зүгээр л намайг ажиллуулахгүй, намайг хөдөлмөрлүүлэхгүй байна. Тэгтэл хүний эрхийн эмэгтэй юу гэж зүтгээд байна гэхлээр
Энэ эмэгтэй амар шашин дотор дарангуул гэдэг. Бүр хүн байхаа аргагүй эцгүй байна гэд. Хэтрүүлж яриад байл гэж байлээ дээ. Феминизмын нэг сөрөг юмнээ хэтрүүлээд байгаа байхгүй. Өөрөө тэр эмэгтэй өөрөө одоо манад нэг тийм илрэл байдаг. Ирчүүдээр яах юм бэ? Эмэгтэйчүүд ганц мөн эмэгтэй сайхан тий. Дураараа. Феминизмын хамгийн том даврал гэж хэлэх юм. Эмэгтэй хүнийг тий. Тэгэхээр бид нар дахиад хэлж шít үгүй чи гэр бүлээс эсрэг ярьж болохгүй. Нийгмийн анхны их суурч бурхан өөрөө. За яг хөө эмэгтэй хүн эргчлөөтөө дураараа хэсэг тэг ганц биеийн явахд байж болно. Гэтэ чи энэ хүний эмэгтэй эргчлөөт байдаг гэр бүлийн эсрэг бити яриа л гэдэг байгаа. Тийм. Тэгээ энийг эмэгтэйчүүд эрхийг ярьж гин гэж. Санаг нь ойлгож байна. Тий. Тэгэхээр гэр бүл рүү ороод ирэхээр энэ ингээд бас гэр бүлийн бүтцэд хүмүүс захирагдах хэрэгтэй болж шүү дээ. Гэр бүлийн бүтцийн талаар Библи ерөнхийдөө яг энэ чинь нийгмийн хангалтч хийсэн байхгүй юу? Хангалтч хийсэн. Түүхийн бүх нухчаан, түүхийн бүх дарамт бол хамгийн харигстай стайл, хамгийн харигсан одоо бидний хамгийн ойрхон мэддэг Гитлер, хамгийн мэддэг тийм одоо Полпот хэн байдیں۔ Одоо юм гэдэг мэлээ. Тэгээ Мао Зэдэн. Одоо энэ хойд цулгасан хинч бай. Ямар ч дарангуулагч гэр бүлийг зөвшөөрдөг л байхгүй. Гэр бүл зөвөө гэл тэ. Гэр бүл чинь нийгмийн үндэс юм чи. Их сурвалж юм чи. Тэгэхээр гэр бүлийг ер нь одоо хэн удирдах вэ гэдэг тал дээр Библи үгжилдэг. Мэдээж эрэгтэй хүн бол юу л да? Гэр бүлийн тэргүүн гэж явдаг. Эмэгтэй хүний тэргүүн. Библийн дагуу. Библийн дагуу. За. Эхнэрүүдээ гэдэг элчнэр хэлдэг тийм ээ. Нөхрөдөө захирахт, Христ захирахтын хэд нөхрүүдээ захирахт. Чиний тэргүүн бол эмэгтэй гэдэг. Гэхдээ яг би гэр бүл дээр ингэж ярьдаг. Манай цуглааныхан бол сайн мэднэ. Миний олон жил уншиж аялах гэж амьдралаас харсан нэг юм байна. Гэр бүл эмэгтэй хүн зориулагдсан байдаг. Баггүй ер нь бол 80% эмэгтэй хүний иргэшээлд ордог гэсэн. Яг л иргэшээл гэж хэлэхгүй. Эмэгтэйгээс хамаардаг. Тийм үү. Хэдийгээр эрэгтэй хүн гэр бүлийн эрхийн тэргийг өрхийн дөрөв мөнч гэсэн. Эмэгтэй хүнээс маш их хамаардаг. 80%. За яаж? Тэгээ би эсвэл бодсон эмэгтэй хүн гэр бүл зориулагдсан юм байна. Эмэгтэй хүнийг ад жаргалтай амьдруулах юм бол энэ дэлхий дээр эмэгтэй хүн сэтгэл хангалуун амьдруулах юм бол эмэгтэй хүн гэр бүлийг өгсөн биз дээ. Бурхан. Эрэгтэй хүний хамгаалтанд орно. Нөмөр нөөлөгд орно. Тийм үү? Тэгээд эмэгтэй хүн гэр бүлтэй байхдаа жаргалтай байдаг. Үр хүүхдээ гаргаад мүүжүүд өсгөхөд гэр бүл дотор жаргалтай байхаар зохиомжлогдсон юм байна. Өстөд ашиглуулаад өнгөрөх биш үү? Тэгээ би энийг маш энгийн чигээр тайлбарлая. Би амар олон гэр бүлээс харсан шүү. За. Эмэгтэй хүн архинд ороод тэгээд гэр бүл дуусдаг. Гэтэл эрэгтэй хүн архинд ороход эмэгтэй архинд ороогүй байвал тэр бүл байгаа л гэдэг. Ойлгож байна тийм. Тэгэхээр гэр өрхийн нэргүй гэж хэлэгдэж байгаа эрэгтэй хүн хичнээн архичин байсан чинь эхнэр нь архинд орохгүй бол тэр гэр бүл байгаад идэх байхгүй. Оршин байгаад идэх. Эмэгтэй архинд ороод тэгэл дуусаа. Тэр гэр бүл ингээд ботордог. Бат задардаг. Эмэгтэйнээс хамааралтай гоц. Маш их хамааралтай. Тэгвэл асуун эрэгтэй хүн юу вэ? Библийн дагуу миний ойлгож байгаа бол чуулган зориулагдсан. Чуулган эрэгтэй хүн үйлчлэх хэрэгтэй байхгүй юу? Яг нь Библийн маш олон газар тэр ялангуяа элчнэр ингэж хэлсэн. Ирчүүдээ эхнэрээ хүндэл, амийн нэгүсгэж байна уу? Эхнэрээ хайрл. Тэгвэл залбиралт чинь саа дотгорч өгөхгүй. Паул хэлсэн би ирчүүдийг цуглаанд гараа өргөө залбираасаа гэж хүсдэг. Тэгээ 1-р зууны анхны чуулган тийм ээ 7 эрэгтэйг хоол тарах үйлчлэл томилж байсан. Эрэгтэй хүн чуулганд зориулагдсан байхгүй юу? Христийн мэд үйлчлэгээр. Тэгээ би чуулганаа залуучд хэлдэг. Та нар гэртээ 6 өдөр нөхөр гэж хүндлэгдлээ. Хүүхдүүд чинь хоол тий хүндлээ таны гэрийн өрхийн нэргүүн гэд хүндлээ. Одоо та нар суглаанд очиод бурхны хүмүүст үйлчлээ. Тэдэнд үйлчлээ. Тэдэнд зарагдаа. Яг танаа хүүхдүүд ихнэр чинь чамаа хүндэлсэн шиг чи бурхны хүмүүсийг очиж хүндэл. Ийм байхаар бурхан. Тэгэхээр яг энэ дээр бас нэг тодруулчих л да. Эрэгтэй хүн чуулганд зориулагдсан гэдэг нь ажиллаа бол хийнэ гэсэн үг шүү дээ. Хийн шүү дээ. Ажил төрлөө хийн шүү дээ. Эрэгтэй хүн гэр бүлд юу хийдгүү гэж. Эрэгтэй хүний нэг үүрэг байна. Гэр орноо хамгаалах хэрэгтэй. Аюулгүй газар амьдруулах хэрэгтэй.
Тэжээнд итгэх ёстой. Нэг хамгийн ихний аюулгүй байдал. Эхнэр хүүхдүүдээ аюулгүй байлгах ёстой. Ямар байшин байх нь хамаагүй. Гэрж байж болно, сууцж байж болно. Гол нь чи хамгаалах ёстой. Аюулаас хамгаалах. Хоёрдугаас нь гэр бүлэд итгэх ёстой. Хоол хүнс авчрах ёстой. За гэр оронд эхнэрийн хийж чадахгүй ажил энэ түлэх, тэгээ ус авчрах, гал хөсөх хийх хэрэгтэй, хашаа хоороо янзлах гэдэг эмэгтэй хүний хүч хүрэхгүй ажил байна. Тэр нь туслах ёстой. За гурав дахь нь эрэгтэй хүний мэдээж маш чухал үргэл эхнэрээс сэтгэл хангалуун байх ёстой. Бие махбодын хувьд, бэлгийн харилцааны хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр эхнэрээ дэмжиж сэтгэл хангалуун байх ёстой. Хамтран ажиллах ёстой. Тий. Энэ бол эрэгтэй хүний гэр бүлд хамгийн чухал үүрэг. Энийгээ хийж байгаа эрэгтэй хүнийг хүндлэх ёстой. Энийгээ хийж чадж байгаа эрэгтэй хүн өрхийн дэрүүн гэж хэлэгдэх ёстой. Тэгээд гэр бүл үр хүүхдүүдээр хүндлэгдээд хоолныхаа тэр дээж мэйжтэй юу гэдэг нэрийг сайхан шилтэй болон тос мосын нийтээс ажиллах ёстой. Тэгээд 6 хоног хүндлэгдсэн эр хүн одоо сүмд очиод чулуун дээр очиод бурхны хүмүүсийн хөлийг угаагаад үйлчлэл явж байгаа. Хөлийг угаагаад гэдэг нь юу вэ? Яг хэллэг энэ Библиэлд байгаа Есүс шавнараа хөлийг угаагаад та нар нэгэндээ ингэж үйлчлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр хөлийн угаана гэдэг нь ядарсан дараа хүмүүс туслан дэмжинэ гэсэн үг. Чуулган дээр байгаа ах トゥ нартай туслан гэсэн үгсээр айлж байна. Зөв. Ийм л зохиомж явж байгаа. Ер нь бурхны анхны санаа бол би бол тэгж ойлгос. Тэгээ энэ христэл би 32 3 жил явж байгаа. Яг та ойлгосон юм бол энэ ийм учиртай. Тэгэхээр ер нь орчин үед хүмүүсийн үзэл санаа тэгээд тэр болгон яаж ч өөрчлөгдөж болно. Гэхдээ яг тухайн нөхцөлд Христ итгэлийн энэ агуулга өөрчлөгдөхгүй. Энэ бол үгүйсээ зөв гээд үзчих юм бол угаасаа тэрийг өөрчлөх боломжгүй болно. Ярих ч юмгүй болно те. Наа чинь олуулаа ингэдэж шүү дээ. Одоо олон болцсон юм чинь та хэд ингээ өөрчлөөч гэхээр олон болох нь хамаагүй яг энэ бол одоо өөрчлөгдөшгүй юм гэж хэлчих юм бол тийм чи ямар ч тийм юу байхгүй болчих шүү дээ. Одоо оролцоо байхгүй те. Тийм байхгүй болчихно гэсэн үг. Тийм учраас угаасаа энтэй бол нэг яриадах юм байхгүй маань. За тэгээд гэр бүл гэдэг бол ер нь яг Христ итгэлийн тал дээр ч биш нийгмийн хувьд бол энэ зөв гэдэг нь түүхээр батлагдж байгаа зүйл учраас асуудалгүй те. За одоо орчин үед ингээ гэр бүл ер нь гоцрогдоод байгаа шүү гэж ярих нь бол асуудахгүй болж байна. Түүхээр арах юм бол. За тэгвэл ер нь нийгэм бол их завгүй болж цаг завын тал дээр хүмүүс бол ингээд ер нь хэрэгтэй юмдаа цагаа зарцуулах хэрэгтэй те. Тийм тэгээд ер нь миний цагийг авж байгаа очноо юмнуудаас одоо сонголт хийх үе дээр иржээ гих мэтчлээ. За тэгвэл ийм нөхцөлд одоо Христ итгэлтнүүд бол бүтэн сая өдөр болгон чуулганд цугладаг гэж ойлгож байгаа. Тэгэхээр Христэд итгээд хүн ингээ бүтэн сая өдөр болгон тэрэнд ингээ цаг зарцуулаад явна гэдэг нь жаахан зохимжгүй юм шүү гэсэн нэг асуулт байна. Энэ дээр та юу гэж хэлэх вэ? За би 34 хэлээ 33 жил би бүтэн сая өдөр болгон яг нэг түр оюутан байхдаа хөдөө хээр дадлагаар хүчээр явж штэ. Эсвэл зарим зохиол зарим ирчүүд зэрэгт явж байна тий. Байжлагдж байна. Эсвэл ажлын шаардлагаар ингээд явж байна. Тийм л гарцаагүй л биш бол ер нь бол Христ итгэж хүмүүс бүтэн сая өдөр болгон эзнийгөө хүндэлж мөргөж биширчтэй эдлэгэнд бол цуглаанд очдөг. Энэ бол хамтын мөргөл багхгүй нийтийн мөргөл. Эзнийг бурхныг нийтээрээ мөргөж хүндэлж байгаа газар очиж гин гэсэн үг. Тэгэхээр Христ итгэжтэй хувьд бол энэ нэг тийм юу гэж түүний чиний хэлээд байгаа шиг тийм ээ завгүй мэмгүүд гэдэг бол нэг нөлөөлөхгүй шүү дээ. Тий. Зав гаргаад очно гэж. Зав гаргана зайлшгүй очно. Энэ бүр юу гэж хэлмээр юм. Хүн яг ингээл хоол идэх чинь ертил үзтэй одоо цай ам цангуул цай мөн гэдэг шиг. Христ итгэж хүний хувьд бол ингээд бүтэн сая өдөр болон цуглаанд явах. Одоо юу гэдэг зүгээр л байдаг л зүйл. Хийгээс өөр арга байхгүй. Хийдэг л зүйл. Аргагүй гэдэг нь хүчээр хийж байгаа юм биш. Угаасаа тэр хүн өөрөө хийдэг болцсон. Энэ ерөөсөө цаг ерөөс энэ хамаагүй цаг гаргана шүү дээ. Тэгэхээр одоо юу хүн байж болно шүү дээ. Итгэдэггүй хүн дээ. Итгэдэггүй хүн байлаа гэхэд за та бол одоо бүтэн сая өдөр болгоо явах хэрэгтэй гэх юм бол би тийм завгүй маа. Тэгэхээр би Христэд итгэж чадахгүй гэсэн үг. Гэхдээ Христ итгэжүүл тэр хүн шууд л хийж авна шүү дээ. Итгэжүүл тэр хүн азаа би ер нь чуулганд явъя гэж бодно гэж өөрөө. Бодно шүү дээ. За сайн дураараа гэсэн үг шүү дээ. Тэгээ сайн дураа. Зүгээр болохгүй болохоор нь биш. Тий. Тэнд чинь гоё шулганд байх ч гоё шүү дээ. Тэнд чинь ах トゥ нартайгаа тий адилхан итгэж бишрэлтэй хүмүүс танихгүй шүү дээ. Танилцсан. Танилцсан. Тэр нь бол бас шуулганыг бас тэгж үздэг шүү тий. Гэр бүл гэж үздэг. Гэр бүлүүдийн гэр бүл гэж. Гэр бүл واخгүй нэг талаараа. Наан зүрийн насны хүн явж байгаа. Хэрэгтэй эмэгтэй хөгшин нас залуу хүүхэд мөхт бүгд насны хүмүүс энд очиж байгаа.
Тэг би чуулганы пастрын хувьд бас эрэгтэй хүний хувьд тэнд үйлчилж байна. Яг миний гол үг бол үгийн үйлчлэл байна. Гэтэл манай залуучууд ахмадуудаа хоол хийж үйлчилдэг. Тэг эмэгтэйчүүд нь хүүхдүүдийг библиэр зааж сургадаг. Тэнд чинь нэг гэр бүлийн нэг уур амьсгал яг явагддаг байхгүй. Бүтэн зайд болгоно нэг 2 цагийн хооронд бол болж л байна. Ингээд дуустдаг. Одоо тэр маань өвдчлээгүй л цаг гаргаад иргэн. Тэр маань өнгөрчлөөгүй л тэр маань гэр бүлд нь туслана. Тэр маань төрчлөөгүй л очиж иргэн. Энд чинь яг нэг тийм нэг яг гэр бүл шиг болдог байхгүй. Сүүл рүүгээ ингээд явсаар. Тэгэхээр энэ бол яг нэг тийм албадлахын гэхээс илүүтэй сайн дурын их гоё процесс байна. За тэгвэл хоёулаа цаг завын талаар ярил л да. Нийгэм өөрөө завгүй болоод байгаа. За тийм нөхцөлд Христ итгэл яг энэ үзэл санааны хувьд ингээд жоохон хоцрогдоод байгаа юм биш үү гэсэн ингээд одоо юм төрөөд ийн бодол. За тэр нь хаанаас ирээд ийн гэх юм бол ингээд явц дундаас л орж ирж байна. За тийм нөхцөлд хүн ингээд завгүйгээсээ болоод Христэд итгэх боломжгүй байна гэж байх уу? Та ер нь юу гэж бодож байна? Тийм байхгүй. Эсвэл яг завгүй хүнд Христ итгэл зохихгүй гэсэн юу байгаа юу? Үгүй тийм байхгүй. Аха. За тэгвэл яагаад? Үгүй энэ Христ итгэл гэдэг чинь утга нь юм шүү дээ. Яг жинхэнэ утга нь чамайг бурхан авармаар байна л гэж байгаа тийм. Чи нүгэл үйлдсэн. Библийн шинамын утга нь ерөөсөө юм шүү дээ. Бурхан чамайг бүтээсэн, хүндрэлт нүгэлд амтсан. Нүглийн улмаас хүмүүс бурханы зөв шударгыг тийм шударга хэсийг хүртэх ёстой буюу Библиэд бол энийг шийтгэл гэж мөнхийн шийтгэл гэж хэлж байна. Яагаад мөнхийн гэж байгаа? Бурхан мөнх өршдөг учраас түүний шийтгэл мөнх өршдөг. Гэхдээ бурхан биднийг шийтгэмээргүй байна. Эцгийн хувьд бүтээгчийн хувьд хайрсан учраас бидний төлөө хүүгээ өгөөд загалмай дээр цовдлогдоод бидний нүглийг түүнд үүрүүлээд биднийг өршөөсөн. Өөрөлд чамайг аврах гэдэг нь тийм. Хоёр дахь амьдралаас буюу одоо энэ махан биеийн ертөнцийг орхиод сүнслэг ертөнцөөр очиход чамайг одоо өөрийнхөө мөнхийн ус бидний хэлж санснаар бол диваач мөнхийн ус чамайг хүлээж авмаар байна. Энийг л чамд ойлгуулахын тулд Христтгэл байна. Христийг хүлээж авна гэдэг бол Есүс миний аврагч. Би түүнд бүх нүглөө өргүүлж, би түүний хүүхэд болж, би аврагдсан гэсэн энэ итгэл баггүй. Энэ итгэл цаг завт ерөөсөө хамаагүй шүү дээ. Энэ ерөөсөө өөр асуудал баггүй цаг завч. Тий. Итгэхэд нэг цаг шаардахгүй гэж байна. Тийм цаг хугацаанд ерөөсөө хамаагүй. Ер нь зүгээр яг үзэл бодлоо өөрчлөхөд угаасаа цаг зав ямар хамаагаа байх вэ тий. Тэгээ эн чинь нэг амьдралын философи юм, амьдралын мөн чанар баггүй. Бидний харвал амьдралын утга учир баггүй. Тэгээ харин энэ итгэл дээр ирээд одоо цаг наргүй хөдөлмөрлөх гэдэг бол өөр асуудал. Тэгтэл Христ итгэсэн хүн бол цаг гаргана, залбирал цаг гаргана. Эзний өдөр буюу ням гарагт цуглааны яв цаг гаргана. Ажил хөдөлмөртөө цаг гаргана. Тэрнээс энэ нийгэм завгүй байгаа учраас би ийш итгэхгүй гэсэн юм үзэж байхгүй л да. Тийм би л лав сонсож байгаа амьдрал та. Над чиг одоо завгүй хүнд. Тэгтээ би тиймэрхүү хүмүүст хэлдэг шүү дээ. Чамайг амьдрал зав гаргах ажил гаргуул шүү дээ. Чи ингэ завгүй явдвал нэг өдөр өвдөл хөвтчих шүү дээ. Тэгэл айгүй завтай өвдөл. Амар завтай. Нойр хоолгүй зүтгэж болохгүй шүү дээ. Хэмжээ хязгаартай байх шүү дээ. Зүгээр яг зүгээр найз нөхдөд уулзч чадахгүй, ах トゥ ам гэсэнтэйгээ уулзч чадахгүй. Тэрэндээ нөгөө шалтгаан тоочч те. Би амар завгүй байна гэж ярьдаг. Яг баг тэр хэвшмэл үг болцсон байна. Тэгэл дуртай юм хүн цаг гаргадаг. Үзье гэсэн юм очиж үздэг. Тийм үстэй. Зориулт гаргавал гаргадаг. Сая одоо Монголын лигт ямар их зориулт гаргаж байна тийм ээ. Залуучууд билетийн дулаацалтал авч шүү дээ. Гаргачлаа ба шүү дээ. Тэгээ ер нь чиний хэлээд байгаа цаг наргуу гэдэг бол залуу хүний байдаг зүйл үстэй. Хүүхэд байхад цаг шиг юм байхгүй. Хөгшрөхөд цаг шиг юм байхгүй. Бас тийм баг. Ер нь би одоо цуглаанд явах завгүй юм чи Есүст итгэх хэцүү гэж бол бодох хэрэггүй гэсэн үг. Байхгүй. Ер нь итгэж хүн тийм яриад зогсч идэг юм байхгүй хаа. Би ч яг итгэдэггүй хүмүүсийн тухай яриад байна. Итгэдэггүй хүн тийм ярихгүй л дээ. Угаасаа юу одоо та Есүст итгэхээрээ гэдэг юм өө би завгүй би нэг цуглаан моглаанд очиж чадахгүй юм чинь Есүст итгэж чадахгүй шүү дээ гэж хэллээ шүү дээ. Тэгэх юм бол яг уу. Тэгэх юм бол яг л сайн хэлснээр хэлнэ шүү дээ. Тэггүй би чам мөнхийн амьдралын тухай яриад байна. Авралын тухай яриад байна. Тэрнээс цаг завд цуглаан чамайг авчих гээд байгаа юм биш шүү дээ. Христ итгэчих юм бол тэр дөрвөөр анхаараа энэ цуглаанд явах ойлгоо явчихна. Тэгэхээр эхлээд зүгээр яг энэ хэлж байгаа зүйлийг л сонсох гэсэн үг. Тийм тэгэхээр чи мөн хармыг авах юм уу авахгүй юм уу? Чи аврагдах юм уу аврагдахгүй юм уу? Чи хорвоог тэр рүү орхино. Тэр үе чи нүглийнхэн төлөө тамд унах юм уу? Эсвэл Христээр аврагдах юм уу? Эний чинь л асуугаад байгаа байхгүй. Эний чинь л яриад байна гэсэн үг.
Тэгээд Христ итгэхэд мөнхийн аймыг олсон хүн чинь баярлдсан бод. Би бол амар баярлж байсан. Нэрээ шүү анх Есүс итгэхэд би ч одоо тэр шинэлэг унтаагүй. Тэгээд 3 дахь хоногоос зөмөр нэг амьсан баяр болох гэсэн. Үүрийн залбир хийн гэсэн. Би тэр үүрийн залбирлыг бүр тэсгэн ядан хүлээсэн. Тэгээд 6 цаг цуглах байсан 4 цагт очсон тэндээ бүр 2 цаг нөгөө хэдийгээ хүлээсэн. Тэг тийм их баяр хөөр төрдөг байхгүй юм чи. Есүс тэгэхээр энийг Библиэлд хэлдэг авралын баяр хөөр гэж хэлдэг. Баяр хөөр гэж хэлдэг. Амралын баяр хөөр. Тэр угаасаа цуглаан тэр хүн тэгэл цаг зав гаргаад ирчихсэн үг байна шүү дээ. Тэндээ жаргалтай юм чи. Нөгөө ус загс усандаа жаргалтай гэдэг шиг Христ итгэжтэйхэн дунд байхаар жаргалтай шүү дээ. Хамт магтанд бол хамт залбирна, хамт санаа сэтгэлээ хуваалцсан, тийм ээ. Нэгнийхээ хэрэгцээг сонсон, тэгээ найз нөхөд болно, тэгээ ах トゥ хамраг садам болно. Чи нэг өөрийнхөө гэр бүлээс халаа дахиад нэг гэр бүл рүү орж итгэлийн гэр бүл гэж Библиэлд өөрөө ч хэлж байгаа. Итгэлийн гэр бүл гэдэг харилцаанд орж байгаа. Тэгээ энэ тат чинь би өөрөө 15 татал Христ итгэсэн. Тэгэл эндээс эхнэртэй болсон. Одоо өөр хүүхдүүд маань өсөж байна, энэ л өсөж байна, тий. Тэгээ тэгэхээр ингээ зарим Христ итгэгчнүүд тэгдэг шүү дээ. Шинэ ажил орохдоо. Манай зөвлөн нэг тим юмхтэй. Нэг айтайгаа ажил биш. Чи яагаад гэсэн чи ням гарагт ажил гээд би төвшөөрөөгүй. Тийм үү гэсэн. Би эзний өдөр гээд ням гараг хэлж байгаа. Тэр өдөр ажилладаг ажлыг би анханасаа сонгохгүй гэж шийдсэн. Тэгэхээр тэр хүний үнц нь юу вэ? Эзний өдөр буюу ням гарагт очих нь тэр хүний эмхтэй хамгийн тэргүүний юм байна шүү дээ, тий. Тэгэд ажил олох нь 2 дахь асуудал болчихно. Тэгээ ажил орсон чинь гоё ажиллана. Гэхдээ ням гарагийн мөрөглийг таслуулах нөгөө ч татгалцчих дөөрөө сайн дураа. Энэ одоо хөрөхгүй. За ирэхгүй бол өстой хогч шүү нөхөр минь гээгүй юу тий. Тэгээ би бол амар бахархаж байгаа тэрийг. Тий. Нэрээ манай бүх итгэгч нар ийм байгаасаа тий. Эзний өдрийг ингэж хэрхэмлээсэ, ингэж хүндлээсэ. Ингэж одоо тий нандинасаа. Тий. Эзний өдрийг таслуулж байгаа ажил төрлөөс бас тий ухамсартайгаар татгалцах. Тим чадвартай болоосоо гэж би бас нэг дотроо бол баярлж байгаа. Тэгэхээр тухайн хүний сонголтыг яг тэр хүн өөрөө энэ бол ингээ айгүй чухал гэж үнэлж байгаа учраас шүүмжлэх харахгүй л дээ тийм. Хэрвээ хин нэгэн хүн албатад авчраадсан бол та одоо хүнийг ингээ дээж болохгүй ажил мэжлийг хийлэхгүй гэж бол хэлмээр байна. Гэтэл хэрвээ тийм биш тэр хүн өөрөө би ингэж удмаар байгаа байхгүй юу гэвэл тэгэл тэр хүн юмтай хүссэн ажиллаа орсон шүү дээ. Олсон. Тий. Одоо Монголд юу л байна ажил биш дээ. Хийгүүл зөндөл ажил байна. Тий. Хүний нөөцөл хавртай тийм. Тэгээд тэр эмэгтэй хайсаргаад хүссэн ажил орсон. Гол юм нь л тэр хүн эмэгтэй хэлж шít. Намайг эзний өдөр буюу ням гарагт 11 цагийн цуглаанд таслуулахгүй л ажил байх хэвээр. Тэгэл тэрийг олсон, тэрийг хийсэн. Одоо хийгээл явж лээ. Тий. Тэгвэл нөгөө яадаг байхгүй. Ингээ манай зарим хэрэгсэлч нар тиймэрхүү ажилд орчхоор нэг тасна, 2 тасна сүүл рүүгээ зуршил болчдөг байхгүй. Гэтэл Библиэлд үүдэг чинь еврей ном дээр зарим нэг хүмүүсийн те цуглан уулзах зуршил болгосон хүмүүс шиг байлгүйгээр хамтран уулзсаар яа гэж уриалдаг баг. Энэ юу гэсэн үг гэхээр бүтэн сая өдөр болгон 7 хоногт нэг удаа тийм ээ итгэлийн гэр бүлээрээ одоо 2000 жил Христийн уулзж байна. Энэ нь бол сайн шүү гэж Библи бидэнд хэлж байна. Уулзаад одоо Библиэс сонсох. Тийм. Тэгэхээр зарим хүн зуршил болгочдөг байх нь те тасалдаг, орхитуулдаг. Тэр нь өөрөө тэр хүний итгэлийн амьдрал зүйлд нь айгүй сөрөг нөлөө үзүүлнэ. Итгэлийн амьдрал гэдэг нь одоо тэр яг нөгөө тэр хүн чинь бас уруу татагдана. Тийм ээ одоо амархан нүглүүлдэх хөрн. Чуулган дэрх чинь бас их учиртай шүү дээ. Бид нэр ирээд хамгийн дөрөнд гим нүглээ гимждэг байхгүй юу? Эзэн дээрээ ирээд өнгөрсөн 7 хоногт хийсэн гимийнхаа харамсаад, уучлалгүйгаад, өршөөл ирдэг, нэг үслийг хүсдэг. Одоо хийсэн буруу хэргийн хандлага гимшиж штэ бурхныхаа өмнө тийм ээ. Тэр талаараа бас бодож эргэцүүлдэг. Тэгээд бурхны үгийг сонсон, залбирна, тэгж явахдаа тэр хүн шийдвэр хүрнэ. За би дахиад энэ нүглийг хийхгүй, би дахиад энэ те худал ярихгүй, би улгаа хийхгүй гэдэг ч юм ийм шийдвэрүүдийг амьдралдаа хийж идэг. Тэр талаараа айгүй ашигтай тэр тухайн итгэж үндэ. Эндээс холдоод тасарч чадах юм бол бас хүчин буураад те бас нөгөө хүн юунд их цаг зарна тэрэндээ л их
уруу татдаг шүү дээ. Ялцчихгүй энэ юу л да тий. Яг тийм болоод байдаг практикл да. За тэгвэл цаг цагийн хувьд бол цаг завын хувьд бол ер нь завгүй учраас Христэд итгэхгүй гэдэг нь бол яг нэг орчин үеийн юм уу биш юм байна. Тийм яг цаг завтай холбоогүй гэж тавал хэллээ. За тэгвэл өрсөлдөөн. За нийгмийг бол өрсөлдөөний нийгэм гэж үзэж байгаа тий. Тэгэхээр хаашаалаар нь өрсөлдөөн бусдаас илүү байх хэрэгтэй Америктэй гэсэн тийм зүйл. Ялангуяа манай монголчууд бол өстө хүний дор орохгүй шүү л гэж бодож амьдарч штэ одоо. Тэгэл аль болох хүний дээр байх хэрэгтэй гэх мэтчлэн. За энэ өрсөлдөөнч нийгэм дунд Христ итгэл ер нь хэр үзэл санааны хувьд ингэж нийцэж орж ирдгүү. Эсвэл энийг эсэргүүцдэггүй, эсвэл үүнийг дэмждэггүй, эсвэл хүмүүс яг ингээ Христэд итгэжчингүүтээ бусдаас илүү болчдгоо те энэ хэрэгцээнд хангагдчдгоо. Та юу гэж хэлэх вэ? Яг за шил ажлын талбар дээр бол Библи бол өрсөлдөөний тухай өгүүлдэг. Шудраг байх тухай л ярьдаг. Үнэн зөв шудраг ажиллаараа гэж хэлдэг. Хүмүүсийн харилцаанд би дэрнээс дээр гах хинээс лаг болох гэдэг ийм нэгнтэйгээ жишсэн тэ харилцаан дотор бол Библи бол юу гэж сургадаг вэ гэхээр чи бусдыг өөрөөсөө дээр гэж үзээрэй. Бусдыг өөрөөсөө дээр гэж үзээрэй гэж л заадаг. Өөрөлдвөл чи эднээс илүү гарах гэж зүтгэх хэрэггүй. Ягаад гэвэл Есүс хүртэл хэлсэн тийм ээ. Дэлхийн хүмүүс гэдэг нь одоо үйл итгэгч хүмүүс хаад ноёдондаа хүмүүсийг дарлж тэднийг одоо өөрийнхөө төлөө зарцуулахыг хүсдэг. Та нар битгий тийм байгаарай. Та нар хүмүүсийг тэ үйлчлээрээ тэдэнд туслаарай гэж. Ингэж ядуу билүүсэн тийм ээ өнчин өрөөсөн хүмүүсийн эрхийг хамгаалж тэдний төлөө тэмцээрэй гэж сургадаг. Хин хүчгүй сул дорой түүнд туслаарай гэж хэлдэг. Тэгэхээр одоо яг бизнесийн салбарт өрсөлдөө ярьж байвал нэг өөр хэрэг тийм үү? Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд за чи өрсөлдөж болно. Тэгэхдээ шудраг өрсөлдөрөл гэж Библи хэлж байгаа санаа. Зүгээр энэ нийгмийн зэндаад энэ зэндархал одоо эдэлж хэрэгжилж байгаа юм тухайд бол Библи бол даруухан байгаараа бусдыг өөрөөсөө дээр үзээрэй. Тэдэнд хүч хэрэглэх сургадаг. Тэгэхээр одоо өрсөлдөөний эсрэг гэхэд таашаа. Гэхдээ ямар ч гэсэн галзуу юм шиг битгий өрсөлд гэж хэлдэг. Бусдын дээр гарах гэж бол үзэхгүй. Ерөөсөө хэрэггүй тий. Даруухан яваараа л гэж хэлдэг шүү дээ. Игэлж ирийн байгаараа даруухан яваараа л гэж Библиэд Мика гэдэг нэг ном дээр хэлдэг байхгүй бурхан. Хүн чамаас би юу хүссэн юм бэ? Тэ даруухан байж эзэн бурхантайгаа тийм нэгүсэнгүй амьдраараа л гэж би хүссэн гэж үүдэг. Өөрөөр хэлбэл хүмүүс сайн юм хийж яваараа, даруухан яваараа, бурхантайгаа игэлж ирийн амьдраараа л гэж би хүмүүс та нараас хүсдэг шүү дээ л гэж бурхан хэлдэг. Тэгэхээр энэ л зарчим байхгүй бидний хувьд бол. Тэгэхээр өрсөлдөөнд нэгэн манай нэгэн Монголын нэгэн харьцангуй гайгүй л шүү л гэж боддөө шүү дээ. Тэгээ монголчууд өөрсдөө бас их юм нүүдэлчин бас ахуй соёлын нөлөө байдаг. Юм нэг тайван хүлээцтэй хандж чаддаг. Тий. Орчин үеийн одоо тэний галзуу өрсөлдөөнийг бол нэг хүсэж байх юм бас биш шүү дээ. Тийм ээ. Цаг зав наргүй. Тийм өнөөдөр чи байж хахад ингээд юу яаж байгаа өрсөлдөгч чинь тэнд ажиллаж байгаа босооч юу гэдэг юм бэ гэдэг нийгэм. Яг энэ чинь нөгөө битгий залхуур гэдэг тал дээр бол зүг сонсогдож байна. Ой залуу оюутан яг сурдаг насн дээр битгий унттай. Библич байгаа л да. Залхуун минь чи бос шоргоож үйдийг хар гэж хэлж байгаа шүү дээ. Яг залхуурлын эсрэг бол байгаа. Залхуурл дээр бол байгаа тийм. Тэгэхээр бусдаас дээр гэдгийг бол биш л гэдэг юм. Биш дээ. Энэ дээр бол тэгэхгүй. Өрсөлдөгчин сайн байгаа болохоор хөдөлмөрлөх биш. Зүгээр ерөнхийдөө бол хөдөлмөрлөх хэрэгтэй. Тийм, шаргуу байж хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүний амьдралын мөчлөг гэж биш дээ. Хүүхэд наснаар тоглох хэрэгтэй. Даа жоохон довнохлоор сурах хэрэгтэй. Оюутан болоод ирвэл бас сурах хэрэгтэй. Тэгээд нэрийн зайд өрөөл ажиллах хэрэгтэй. Нас өнөр бол гавьяага идэл амрах хэрэгтэй шүү дээ нэг талаараа. Тэгэхээр яг хэд ажилтдаг хөдөлмөрдөг насн дээр би харин ямар өрсөлдөөн хэрэггүй гэж хэлж байна гэхээр одоо юм Япон шиг ч юм уу гэдэг Солонгос гэдэг ч юм уу тийм шахуу энэс ч болоо нөгөө гэр бүлгүй болох хүсэлгүй байна, үр хүүхдээ болох хүсэлгүй байна болж байна тийм ээ. Сонин гаж юм гарч штэ гэрээсээ гардггүй одоо зарим нь бүр энэ өрсөлдөөнөөс залхаад бүр ингээд гэрээсээ гардггүй бүгдэг тийм хүмүүстэй ч болж байх шиг байна Япончууд жишээлбэл тий зарим нь энэ стрессийг дийлэхгүй амиа хорлож байх шиг байна. Ийм улангасан юм өрсөлдөө хэрэггүй. Энийг бид нар хөгжил гэж юусаа харж юусаа болохгүй. Бид нар хөгжлийг байшин гэж юусаа харж болохгүй шүү дээ. Тий. Манайхан нэг хэсэг тэгж хадварлаа шүү дээ. Улаанбаатар гоё хөгжиж ингээ баахан байшин барьсан. Тэрийг хөгжил гэл. Энэ хөгжил биш шүү дээ.
Хөгжлөгдөж шал Тэр өрсөлдөөнийг бас хөгжил гэж хараад хэрэггүй. Ялангуяа тийм нэг юм улангассан ямар ч юм утга учиргүй. Тэгэхээр энэ өрсөлдөө яг орчин үеийн хандлага мөн гэж үзэх үү биш гэж үзэх үү таны хувьд? Яг гоо тэнд гарч байгаа нэг инфлюенсеруудын гэдэг юм уу тиймэрхүү яриа чинь манай залуучууд нөлөөлөд байна л да. Би тэгээ хэлж ийн л да. Манай залуучууд жоохон сөрхий байгаасаа, хянамгай байгаасаа, хэрсүү байгаасаа. Барууны юм болгонд гоё биш шүү дээ. Тийм нэ. Би зөвхөн сая хэлээ хүний эрх гэж яриад байна тий. Хүний эрхийг дураараад өрөх гэж ойлгоод биш тий. Би тань хэлээ шүү дээ. Энэ чинь өөр хариуцлага байгаа. Тий. Чи тэг ширхийн тухай ярьж байгаа болохоос биш. Чи дуртаад юу дуртайгаа хийх тухай яриаггүй шүү дээ. Гэтэл хүмүүс тэгж ойлгуулад байна. Эрхчлөө гэдэг. Ялангуяа Европын нийгмийн тухай ярьж. Тий. Тэгээ бүр дураараа ингээл хипи мипи амьдралтай болгоод нөгөө мансуурсан маа татаал тийм ээ. Тэгэл хүснтэйгээ унтаал мал тушин явах. Тэрийг жаргал гэж ойлгоод шүү. Үгүй шүү дээ энэ чинь. Нэг талаа зовлон шүү дээ энэ чинь тийм ээ. Хэсэгхэн хугацаанд тэр хүн гоё байж магадгүй. Гэтэ энэ чинь дараа нь амьдралдаа маш том эдгэр шүүвч нь тусч байна. Одоо ижил хүстэнд нэг сайрахад байгаа юм байхгүй шүү дээ. Доох чинь нэг хэсэг бүр ижил хүстний өвчин гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Яг нь тийм эмзэг болж шүү дээ. Тэр эрх чөлөөг энэ чинь ард чинь тийм аюултай юмнууд дагалтай явж шүү дээ. Харт аймагт орох. Манс оруулах янз бүрийн эм тарианд орох. Тэгээ өөр юу вэ тийм ээ? Мөрийтэй тоглох гал ингээл янз бүрийн тонтолт руу чиний тэр нэг дураараад байдал чинь ийм амьдл руу авчиж шүү дээ. Гэтэл нөгөө муу хэлэгдэт байгаа уламжлалт нийгмүүд чинь хөрхөн муу хэлэгдэж гисэн чамайг тийм авилж чинь хамгаалах гэдэг шүү дээ. Тийм биш ээ. Хацрагдсан шүү гэж хэлүүлээд байгаа юм л. Тийм. Гэхдээ одоо яг энэ барууны нийгмээс орж ирж байгаа үзэл санаа тэнд чинь бас Христ итгэлтэй нийгмүүд гэж үзээд тэрийн хүмүүс ингэж холбож ойлгоод за энэ Христийнхнаас нэг иймэрхүү юм гарлаа гэх мэт манайхан бас ярина шүү дээ. Ярьдаг гэдэг тийм. Сая би нэг гэр бүл дээрээс нэг 80 харьцаа тий. За тэр нэг үсэг. Нөгөө тий эхнэрээс 80% хамаарч ийн гэж. Зарим хүмүүс тэгээд гэдэг байхгүй. 50-50 эрэгтэй эмэгтэй гэр бүл 50-50 гэдэг. Би энэтэй санал хэлдэг. Энийг би шууд хэлдэг. Энэ бол өрн дахны ойлголт гэж. Монголын уламжлалт нийгэмч тийм байгаа. Хэрвээ Монголын төвийг харуул нь шүү дээ. Эмэгтэй хүн үргэлж давмгай байж ирсэн. Яг л дайн тулаан болоход эрт эмэгтэйчүүд л. Тийм үстэй. Эмэгтэйчүүд л мал ахуйгаа хариуцдаг. Эмэгтэйчүүд л тэр наашаа цаашаа и дагварсаа хөдлөгдөг байсан. Түүхийн турш эмэгтэй хүн үргэлж гэр бүлийн хувьд хүчрхэг явж ирсэн Монгол. Түүх өөрөө тэгж хэлдэг. Хитэж 50-50 байгаа байхгүй. Яг гэр бүлийн тал дээр. Гэр бүлийн тал. Яг улс их орны тал дээр бол манай ирчүүд гоё. Мэдээж би ерөөсөө эрэгтэй хүний гэр бүлийн үүргийг ерөөсөө дорж үзээгүй шүү дээ. Ойлгож байна уу? Гэхдээ үнэн үстэй. Жишээлбэл ирчүүд оймс хаангаа мэдгүй шүү дээ. Тэ. Эмэгтэйчүүд мэддэг. Хаана юугаа бүгдийг. Галтгоонд юу болж байгаа юм. Тэр үтгэж хүүхдийн хичээл сурвал нарийн юмнуудыг санаж идэг те. Ээжнэр л хариуцсан дээр гэж би хэлдэг байхгүй. Саяхан би бүр цуглаанаар ингэж номсон шүү дээ. За эмэгтэйчүүдээ хүүхдүүдийн хүмүүжлийг нөхрүүдэд битээ даатгаараа. Тэгэхээр ч юу гэсэн үг вэ? Яг энд нэг хоёр шалтгаан байна. Нэгдүгээр төрийн эс нэг 80% те. Яг л эмэгтэйчүүд яг л хүүхдүүдэд илүү анхаардаг байхгүй. Хоол, хувцлал, усан дорох бүх юм. Тэр үт хичээл ном. Би одоо ангийнхаа хүүхдүүдийнхээ анги хүүхдүүд мэддэг. Миний ихнэр мэддэг шүү дээ. Хүүхдүүдийнхээ. Тэр баяраа. Ангийнхаа хүүхдүүд нь мэднэ. Хөвгүүдийнх нь мэднэ. Ноктуудынх нь мэднэ. Би багшийн нэрийг хараач юм мэдэж. Бодит байдал ч өөр юм байхгүй. Тэгэхээр би бол гэхээр ихнэр хүүхдүүдэд сургууль руу чиглүүлээд миний үүрэг тэр сургалтын төлбөр болох байхгүй. Тэрэн дээр нь туслах хэрэгтэй. Тэгээ мэдээж надаас туслан жоох юм байна. Хичээл дээрээ тэгвэл би туслан чадхаар. Тэгэхээр тэрийг ээжийн анхаалтаар байсан нэр. Тэгэхээр яг нэг барууны нийгмийн одоо энэ янз бүрийн хүний дураараа дөрөх зөвшөөрөд байгаа Христ итгэлтэй холбож ойлгоод байгаа нь бас ер нь ямар учиртай вэ гэдэг талаар асуугаад байгаа шүү дээ. Биш шүү л гэж би хэлж байна. Саяын тэр 50-50% чинь Библийн санаа биш шүү. Энэ бол өрнийхний ойлголт. Барууныхын ер нь 50-50 гэж үзснээсээ болоод тэгээд дураараа дөргөх мөргөх юм. Бага эрэгтэй эмэгтэй гэр бүл тэгш байх хэвээр. Эрэгтэй хүн чинь аяга угаах хэвээр л гэдэг шүү дээ.
Зөв. Тэр утгаар нь та ойлгоно. Би болохоор бас нөгөө нэг нь ижил хүснэ юм уу те. Үгүй би харин эцгийн эр нөхрийн бүр харилцааг яриад. Яг би тэгээд ягаад хүүхдийн сурлага хүмүүст ээж нараа жоох анхаарал хандуурал гэхлээр нөгөө энэ өөр нэг шалтгаан байна. Энэ манай Монголын нэг насжилттай холбоотой. Би нэг юм ажигласан байхгүй. Тэгвэл манай албан дүн байж тээ 9 18. Өөрөөр эмэгтэйчүүд эрчүүдээс 10 жилээр урт насалдаг байхгүй. Энэ аль бисний тоош Монголын статистик хэлж байна. Гэхдээ бодит байдал дээр 15-аас 20 жил байдаг байхгүй. Эдий чинээ залуудаа бэлэвсрэх юм уу салах юм уу ганцаараа амьдрал эмэгтэй хүн төдий чинээгээр хүүхдүүдтэйгээ удаан амьдрна гэсэн. Тийм үү гэстэй. Тийм болохоор хэлж штэ та нөхрөөсөө удаан хүүхдүүдтэйгээ амьдрах учраас ямар хүүхдүүдтэйгээ амьдрмаар байгаа та өөрөө эмэгтэй юм та өөрөө бодоорой гэж хэлдэг. Ямар тий. Зарим манай сүлээний эмээ нэрдэгдэг байхгүй. Нөгөө хүүхдүүд нь харагч. Тий. Тэгээ бэлэвсэрсэн айл хийдэг. Тэгээд хэдэн жил нөхрөөсөө хэдэн жил 20 хэдэн жил. Нөхрийн буруу биш шүү дээ. Буруу байсан ч одоо өнгөрцөн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ээж л тавхаа үед хүүхд багт нь архинд оруулахгүй арган авах хэрэгтэй байсан. Тэгэхэд насны эд зовж шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл зарим ээж нар амар жаргаж чинь тийм ээ. Хүүхдүүд нь тойрон бүчээл ингээл ээжгээ өргөөл хэмжээл. Тэр чинь хүүхд багт нь зөв хүмүүжлсэн. Тэгэхээр би ээж нарт ухаан өгöd байгаа байхгүй. Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлээрэй гэж. Та нөхрөөсөө даруй 10 жил урт амьдрын шүү. Тэрнээс ч удаан амьдрын шүү. Тэгэхээр та тэгж битээ хэрэл дээ. Чи хүүхдүүдэд харал та. Чи аав нь юм л мэлэлээж. Аав нь учраас юм үг гэлнэ. Тэгтээ 100% битээ тэд нь хариуцвал. Чи өөрөө хариуц. Ямар хүүхд өсгөмөр. Хар тамхитад хүүхдэр өсгөмөр юм. Аригчин хүүхд өсгөмөр юм. Эсвэл хүмүүжлэг юм. Ээж на та нар анхаар. Энэ дээр анхаар. Тэгэхээр 80% гэдэг энийг хэлээд байгаа миний. Тэгэхгүй манай өрнөхийн юм яриад байгаа. Нөхөр их нөрөө тэнцүү. Эхнэр нь аягуугасан бол чи шалгай нугаа. Би энийг бол би хийдэг шүү. Нөхөр бол гэр бүлийн одоо тэргүүн шүү дээ. Эмэгтэй хүний хөрөхгүй ажил гэж байна. Мод хаглах, ус авах, хаашаа ороогоо янз цэвэрлэх, юм эвдэрс юм яс заасах. Энэ дээр хэрэгтэй юм байна. Тэгэхгүй нөхөртөөгөө барьцаал чи аяа одоо өчгдөр яваасан чи аяа. Нам одоо чи би яах вэ? Тий өчгдөр хүүхдээ би одоо даяар сургуульд нөрсөн чи заавал хөрөж хоёлаа 50-50 байх. Энэ бол өрнийхний дуу болоо шүү. Энийг Библийн дуу болоо гэж ерөөсөө ялгаж болохгүй. Та манайхан бас нэг юм хайр сэтгэлээ илэрхийлгээл ихнэрээ ингээл баян илэрхийлж өмсчээ таалж гэл те. Сонсоход гоё. Тий. Гэтэ би яг тэгж ярьдаг нэг найзтай хэлчихсэн байхгүй. Яг хэрэгч юм л те. Би яг тэгдэг өрнийх нь яагаад их салаад байгаа. Гүний гоё л асуулт юм те. Тэгвэл өрнийх нь яагаад салаад байгаа. Гүний бол гэр бүл ингээл хайртай дуртай гэдгээ баян илэрхийлээл хүмүүсэл цэцэг мэцгөөгөө бэл ингээл илэрхийлээд байвал гэр бүл докторт болдог гэсэн. Танаа тэр өрнийх нь тэгж зааж. Тэгээ яагаад тэгээ салаад байгаа. Салтаар ер нь өрн тэргүүлээд байна. Тэргүүлж байна. Гэтэл яагаад уламжлалт юм хэдийгээ тэгж хэлдэггүй ч гэсэн. Тийм үү? Би аав ээж хоёр гол ингээл баян тэрвэрлэлтэй хайртай дуртай гэж хэлснийг санахгүй. Тэгтээ ойлгомжтой. Аав ээж хоёр минь хайртай үнэн. Чи манай соёл өөр ихгүй. Хайраа илэрхийлэх соёл өөр. Тий. За тэгэхээр яриад байл юм байна. Тэгэхээр яг нэг бол ер нь дуусахгүй шүү. Тий. Тэгэхээр яг би санааг хэлэх гээд юу хэлэх гээд юм нөгөө өрнийхний одоо орчин үеийн юм сургаалууд Библи жимшиг сонсогдноо. Тэгтээ биш шүү. Бас бодоорой. Тэ. Библи бол тийм нарийн юм руу орохгүй, цэцэг биелэх тийм юм руу орохгүй. Үндсэн юм л юм. Гэр бүл гэж юу гэдэг л юм. Энэ тохиол Монгол соёл бус нь бол соёлоос урган гарсан юмнууд байна шүү дээ. Ер нь Монгол соёлоо дагсан дээр тий. Аав ээж нар чинь яаж гэр бүлийнхээ төлөө тий үнэнч байсан. Гэр бүлийнхээ төлөө яаж хөдөлмөрлөж байсан. Ямар ноён нуруутай байсан. Тэрийг хаалаар. Тэгээс одоо 7 хоног болгон цэцэг өгч өдөр болгон хайртай гэж хэлж орой өгтөн юмш. Тэгээд тэгж яг тэгж болохгүй гэсэн юм бол биш. Болохгүй гэсэн юм байхгүй. Гэтэ тэгж зааж байгаа хүмүүс нэг үг бодох хэвээр. Тэгж ярьж байгаа нэг нь яагаад тэгж их салаад. Тий. Тэр гэр бүлийн зөвлөгөө өгж байгаа гэр бүл зааж гिचээ зааж байгаа хүмүүс тэр тусмаа хэрвээ Монголын гэр бүлүүдийг бат бөх болохыг хүсэж байгаа. Монголын соёлыг сайн судлах хэрэгтэй. Яаж энэ Монгол соёл энэ гэр бүлийг бат бөх барьж байгуулж өдий хүртэл явсан бэ?
Тэгэхээр Монголд одоо салт их байна гэдсэн яг үндэ бас өрний нийгэм аягүй их байдаг гэж ойлголоо таны танаас. Энэ жи статистик харуулж байна. За. За тэгээд энэ талаар бас манайхан өөрсдөө цааш нь судалж болох бах. За тэгэхээр өнөөдрийн бидний ярилцсан сэдв бол Христ итгэл аль хэдийн хоцрогдсон юм шүү. Тэ өнөөдрийн ийм нийгэм донд завгүй за тэгээ мэдээллийн 900-тай өрсөлдөөнтэй одоо иймэрхүү юмн донд Христ итгэл ингээд байж ийн гэдэг нь жоохон итгэмэргүй юм шүү. Энд аль хэдийн хоцрогдоод бид нар шилжилт хийх ёстой юм шүү гэсэн нэг тийм асуулт байна. Магадгүй мэдээж бид нар өөрсдөө их орчин үеийн сайхан мундаг гэж дүгнж болно. Гэхдээ бас яг энэ үнэн үү гэдэг талаар нэг бодоод үзэхэд гэмгүй баг. Тэгэхээр өнөөдрийн подкастаараа бид нар бас энэ сэдвийн талаар хөндлөө. Та бүхэн эндээс бас өөрсдөө ойлгох гэсэн зүйлээ ойлгосон баг. Тэгмээргүй гэхдээ подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлж байна. Дараагийн подкастаар эрг уулзцгаая.